За бүгдээ юу хийцхан тэгэхээр манай TBM подкастын маань 3 дугаар дугаар үгээр эхэлж байна. За тэгээд өмнөх дугааруудыг одоо нэлээд хүмүүс бас үзсэн байлээ. Бүгдэнд нь баярлалаа. За тэгээд одоо дараачийн маань шав болох Discord нэр нь Samurai гэдэг хүмүүс маань одоо орж ийнэ. За тэгэхээр хэдүүлээ уламжлалт ёсороо асуултууд асууад явна. Гэхдээ энэ удаад бол ингийн нөгөө нэг сэтгэл зүйн асуултуудыг жоохон хурдан явъя те. Хурдан яваад тэгээд цаашаа өмнөхөөс арай илүү өөр асуултуудыг бас асууад явъя гэсэн бодолтой байна. Буюу одоо өмнөх мэддэг зүйлсээ болоод хурдан яваад хэдүүлээ дахиад яриагаа илүү гоё сонирхолтой болгохыг хичээцгээе гэсэн үг. За тэгэхээр өмнөх 2 дугаарыг бол үзээ тэр асуултуудыг бол мэдсэн баг те. За ууган баяр. За сайн буюу. За сайн буюу. За окей. За тэгвэл өөрийгөө танилцуулна шүү дээ. За өөрийгөө танилцуулъя. За би болохоор барилгын инженер мэргэжилтэй. Ерөнхийдөө яг өөрийнхөө чиглэлээр ажиллаад ерөнхийдөө 10 жил болсон. Тэг яг Forex сонирхож эхэлсэн хугацаа гэвэл ерөнхийдөө 3 жил болж байгаа. Багштай уулзаад ерөнхийдөө сургалтанд хамрагдаад бол ерөнхийдөө 6 сар болж байгаа гэсэн үг тий. Тийм байгаа. Окей. Товчондоо бол нэг юмрх. За тэгээд одоо нөгөө нэг миний одоо зарим нэг асуултанд хариулахгүй байж болно гэдгийг бас мэдэж байгаа шүү дээ. Өмнөх подкастаас асуулт тий. За. Тэгэхээр нөгөө нэг сэтгэл зүйн асуудлууд руугаа хоёлаа орохоос өмнө ашигтаа орсон хэсгийг чинь асууя тий. Тэг ашигтай арилжаач болсон уу? Тэг өөр ашигтай гэж үзэж байгаа. Ашигтай гэж үзэж байгаа. Тэгээ бас нөгөө ашигтай ашиггүй гэж үзэх чинь бас нөгөө харах үнцэг байгаа даа шүү дээ. Тийм ээ харах үнцэг. Ер нь ямар арилжаачныг ашигтай арилжаач гэж чиний хувьд дүгнэдэг вэ? Миний бодлоор болохоор ашигтай арилжаачин гэдэг нь болохоор энэ ашигтай байна гэдэг нь өөрөө нэг тийм тууштай байдал, цахилга баттай байдлын үр дүнд гарч ирд юм байна гэдэг одоо дүгнэлтэнд хүрсэн. Ягаад тэгэхээр өмнө байсан одоо юу гэдэг 2 жил өөрөө судалж үзсэн нэг сайнаагийн нэг үр дүн байгаа. Багштай уулзаад одоо бас нэг өөрийгөө олсон гэдэг ч юм яг тийм үр дүн байгаа. Тэгээд эндээс юу харагдаж байна вэ гэхээр үнэхээр ашигтай гэдэг нь одоо өөрийнхөө одоо хийж байгаа зүйлдээ дуртай, дурлсан тэрэндээ одоо happy одоо оролтоо хийдэг гэсэн үг шүү дээ. Тэгээд алдагдлаа үнэхээр чин сэтгэлээс хүлээн зөвшөөрөөд тэгээд маглаад итгээд тэгээд итгэсэн итгэлээр ингээд ерөөсөө non stop, never give up ийм бэжиж ашигтай байдаг. Нэг удаагийн ч юм уу, 2 удаагийн ашиг, 3 удаагийн алдагдал энэ бол төр зурх. Тэгээ ерөнхийдөө урт хугацаагаар хардаг болсон гэх юм уу. Одоо жилийн дунд одоо яг ингээ бүр ярил одоо би энэ жилдээ миний одоо нийт profit 3%-ийг пласт авсан бол би ашигтай гэж үзнэ. Яг дунджаар сар болгоны одоо нэг сард 3%-аас дээш байгаа гэвэл би өөрийгөө ашигтай гэн. Жилээр нь дүгнээд үзэхэд яг плюс 3%-аар илүү байвал би ашигтай л гэж боддог. Тийм бол ерөнхийдөө ямар байх вэ гэдэг чинь өөрөө чинь одоо тууштай байдал хэр нөгөө нэг хийж байгаа юмдад дурлж чинь тий. Хэр эслээ бас хүлэн зөвшөөрч чинь тууштай байж чинь цахилга баттай байж чинь гэдгээс гарддаг юм байна гэж ойлгосон. За яг миний бүр талгаа эргээ. Цөөн үгээр хэлвэл цөөн үгээр хэлвэл тууштай never give up. Тууштай бууж өгдөггүй хүн ашигтай арилжаач болно гэж хэлээд байна. Тэгээ ер нь болох юу үндслийг одоо гаргаж ирж байгаа гэсэн. Өөртөө ихтэй. Үндсэн тэр юм Үндсэн тийм сахилга батаагаар яг ингэж явбал. Тэгээд чиний хувьд бол өөрөө яг ийм тууштай бууж өгдөггүй төрлийн хүн байгаад шүү дээ. Окей. За хоёулаа бүр амар ширүү явчихлаа тий. Яг тийм хүн биш. Яг ийм болж хувирсан гэхгүй. Одоо өмнөх сайн буян болохоор одоо юу гэдэг чинь ашиггүй байгаа гэсэн. Яг ашиггүй байгаа гэсэн гэхээр сахилга батгүй байсан бай, туушгүй байсан бай, хийж байгаа юм дурлж хийдэг байсан бай, айцтайгаар хийдэг байсан бай. Одоо л айгүй happy, алдсан ч happy, авсан ч happy. Тэгээ гол нь эндээ айгүй дуртай байгаа байхгүй. Тэгээ энэ дээр never give up. Ирээдүйд юу болохыг хинч тааж мэдэхгүй. Ирээдүйд бодох шаардлагагүй. Одоо өнөөдөр ялахгүй гэж юусоо ботч болохгүй. Зүгээр л би хийдэг юм аа чинь миний ажил энэ миний одоо би одоо 10 жилийн одоо туршлагатай гэсэн шүү дээ. Тэрэн шиг одоо энэ миний хобби маань угаасаа миний ажил гэдэг үүднээс хандаал би хийдэг юм аа чинь хийх юм аа хийсэн профит авлаа. Өнөөдөр жоохон фейлцэн хамаагүй өнөөдөр фейлж болох магаш нөгөөдөр гэдэг юм байна. Урт хугацаанд эцсийн дүндээ би магадл итгэж байгаа учраас ашигтай гарнаа гэсэн үг байхгүй. Тэр эцэстээ ашигтай байгаа үнийг ашигтай арилжаач гинэ. Тий. Бараг энэ бол авчих тий. Тий, үр дүнд тий. Арга барил нь ер нь бол хамаахгүй.
Гэхдээ сахилга баттай. Сахилга баттайгаар яг жилээр дүгнэ сараар дүгнэ гэж байна. Яг тэр жилийн дараа сарын дараа тухайн хүний балансыг яг плюс байгаад өөрийгөө шоу ап үзүүлсэн бол тэр бол ашигтай ажиллаж. Дунд нь ингээд бууж өгдөг ч юм уу, ингээд хайдаг ч юм уу. Ингээд явчихаар нөгөө хүн чинь нөгөө юу ядах гэдэг нэг баян бэлтгэлтэй тамир чинь ямар үр дүн гарах вэ те? Эсвэл бэлтгэлээ хайчаад дараа нөгөө тэмцээнд ордог ч юм уу. Ингүүл нөгөө ямар ч сахилга батахгүй, ямар ч зарчим байхгүй. Хүн болгонд гой зорилго, хүн болгонд гой мөрөөдөл байгаа. Тэр мөрөөдлийг бодтой болгоод байгаа зүйл нь юу юм гэхээр өдөр болгоны одоо тамирчнаар бол тасгал сургалт. Тасгал сургалтаа хүссэн хүсээгүй, дуртай дургүйч байсан тэрийг ингээд зарчимтайгаар тууштай хийжлээвэл үр дүн зорилт нь эцээц нөгөө нэг хүсээгүй байсан ч гэсэн тэмцээнд ялах байхгүй. Яг иймэрхүү философор өөрийгөө зоригжуулж яг ингэж майнд одоо change хийсэн юм. Тийм багшаахаа одоо хичээл одоо юунаас үзэх ерөөхдөө ийм болсон гэсэн. Окей. Нөгөө эхний 2 жилээс шууд урамшсан гэдэг байсан шүү дээ. Нөгөө нэг back test чинь. Тийм би нөгөө нэг ерөөс ингээ back test хийхээр ингээл нэг сандал 40% win rate те 50% win rate хийдэг. Тэгээд зөвхөн эхний 2 хичээлийг үзэл үтсэн юмаа туршиж үзсэн 80% win rate гараад ирж байгаа. Тэгэхээр амар урамшсан. Тэгээд бүр тэр ингээл гал зөгтэй. Нөх олон юм үзээгөө шүү хичээлийнхэн дөнгөж 2хан баг ингээд олон бүлэг хичээл авч 2хан үзэл гэж гарч надчихсан. Тэгээд дурлж эхэлж байгаа байхгүй нөгөө хийж байгаа юмдаа дурлж эхэлж байсан. Нөгөө үндсэн нөгөө 3 чухал юмны чинь нэг нь эхний 2 дээр загтсан байхгүй. Лааны шилжилттэй. Тий. Хамгийн гол юм бас яг хийсний дагуу яг зөв зарчимтайгаар одоо сахилга баттайгаар тэрийг хэрвээ нэг л юмыг өөрчилжүүл сахилга бат гэдэг зүйл байхгүй болчиход одоо багшаахаа одоо хийсэн тэр арга технологиг өөрчлөөд өөрөөр хийвэл тэр чинь сахилга бат биш болчих واخ. Тэгэхээр яг л үнэхээр эксперт түнээр ингэж сахилга баттай эн чинь бас маш олон шалгуурыг давж ирсэн. Айгуу тийм үн цэнтэй зүйл. Энийг яг цэврээр нь ариунаар нь аваад ингээд сайхан сахилга баттай бол үр дүнд хүрнэ. Та нэг ч зүйл битээ өөрчлөөрэй. Нэмэх гэж битээ оролдоорой. Тэгвэл та нар фейлд шүү. Тэгээд товшоод үтцсэн юм байна. Тийм. Дунднаас бах юмтай хослуулах гэж торч үтстэй. Гэтэ яг хослуулаад амжилттай явж байгаа юм байна. Нөгөө нэгдүгээр дугаарын Баатар маань бол эскат хослуулаад байна шүү дээ. За окей. Тийм байна. За одоо хоёул жоохон тайвшрээ заяа. Ер нь бол амьдралынхаа хэм маягийн тухай ярилцсан. Ер нь амьдралын ямархуу хэм маягтай хүн бэ? Одоо манай нөгөө өмнөх 2 жил бол жишээлбэл ярмагт ажилгэр ингээл асуудал болсон. Ингээд гэдэг ч юм уу. Нөгөөх нь бол уурхаар ингээд явдаг. Чиний амьдралын хэм маягийн тухайд. Яг ярихгүй гэж болно те. Зүгээр яг ярих юмудаа л хүмүүст ойлголт төрүүлэхэд эд хангалттай гэсэн юмудаа ч юм уу те. Яг амьдралын хэм маягийн хувьд бол би болохоор нөгөө ростроор ажилдаг 14 хоног говьд ажиллаад буцаад нөгөө 14 хоног гэртээ хүүхдээ хардаг. Тэгээ хүүхдээ яг цэцэрлэгтэй хөөлөгчж байгаа юм л. Тэгээд яг энэ үед ингээд ямар өөрчлөлт өгдөг вэ гэхээр ажил дээр болохоор арилцаа хийж чаддгүй гэсэн. Яг оройн ажиллаад хараад ч юм нэлээ ядарсан бахна шүү дээ. Ингээд ирчнэр алдсан байж байгаа арилцаа хийхээр заримдаа сайн заримдаа жоохон таагүй. Ягаад гэхээр нөгөө хичнэрийг алдсан. Би нөгөө хүүхдээ ингээ хөргөж өгчөөд ингээ гэртээ ингээ ганцаар болчихж байгаа амар ингээ. Тэгэхээр фокуслаад ингээ ихээр айгу үр дүн гардаг. Яг тийм ялгаа байна. Гэсэн амьдралын яг хэм маяг тийм л. Тий. Окей. За ийм амьдралын маяг. 14 явж ирчихэж байгаа. Тэгээд 14 хоног ажиллаж байхдаа бол оройд нь аль болох хийхийг хичээдэг. Гэтэ ер нь ядралтай байдаг болохоор жоохон хэцүү. 14 хоног гэртээ байхдаа бол ганцаараа байгаа ми таймда ажиллаж байгаа юм шүү дээ тий. Тэгэхээр чи хөвчлө өдрийн цагаар оройн цагаар хийж гинэ. Ерөнхийдөө нөгөө нэг секшн хуваадаг. Одоо арилжааны цагуудыг Лондон, Аз, тэгээд Нью-Йорк гэдэг. Тэгээд би ингээд арилжаанууд хийгээд л үтсэн л дээ. Тэгээ нөгөө бас нөгөө тэмдэглэл хөтэлдэг байхгүй. Тэгээд аль цагууд дээр ерөнхийдөө амар үзүүлэлт сайтай байна. Гэхээр нөгөө яг нөгөө импульс сайн явсан. Үед. Тэгээ энэ импульс нь болохоор ихэнхдээ одоо юу гэдэг одоо 2 3 сар 4 сарын өмнө хингээ ухраагаад харахаар юу яасан баг. Лондон дээр Нью-Йорк дээр амар явсан. Би яг дандаа ийм байд юм уу гэж ботсон чинь одоо сүүлийн 1 сарыг ингээд бас ухраагаад харлаа л да. Тэгэхэд дандаа Азийн цаг дээр айгу ингээд. Тэгээ сүүлийн хэдэн сар Азийн цаг дээр амар явсан. Тэгэхээр би нөгөө цагийг заавал ингэж юу одоо юу гэдэг чинь хатуу ингээд ингэж явдаг юм байна гэсэн нэг тийм буруу бодол хэрэггүй юм байна. Ерөнхийдөө тухайн цагууд дээр үнэхээр chance гараад нөхцөл кондишн бүрдвэл үзэх шаардлагатай байна гэдэг. Ингээд ерөнхийдөө ингээд бас суралцаал явж байгаа л да. Тийм тэгэхээр нөгөө нэг орой хийдгүү гэж суус нөгөө нэг арилжааны цагуудтай холбож байгаагүй л дээ. Амьдралын чинь хэм маягийн хувьд. Орой бол за хүүхдээ авчна. Сэрхээс нь тэгэл
тэрнээс хоошоогоо одоо арилж байгаа айл бол харахгүй байхыг боддог ч юм уу. Эсвэл бол зүгээр тогтмол хардаг ч юм уу. Яг аль нь одоо. Яг гэртээ байгаа үедээ болохоор аль болох нөгөө нэг Лондон ч юм уу яг ингээ өдрийн цагаар ингээ арилж байгаа гэдээ хаахыг хүсдэг. 12-оос хэтрүүлэхийг хүсдэг. Ягаад тэгэхээр унтаж амрах хэрэгтэй гэдэг ч юм уу. Яг тийм байдлаар гэртээ ажил дээр болохоор яг нөгөө кондишн хүлээгээд оройг гэсэн надад бараг ганц цаг байгаа шүү дээ. Тэгэхээр яваад хийж байгаа л яг кондишн хүлээгээл оройдоо чадвал ороод тэгэл нэг бол брейк хэв нэг л унтаад өгнө өглөө ашиг аавна гэдэг ч юм уу. Эсвэл юу ячдаг. Тухайн оройдоо яг хүссэн одоо аар барьцаа баш тэрийг аваад гардаг гэсэн. Тэгэхээр дүгнэлт нь бол ерөөсөө боломжтой цагаараа л ордог. Боломжтой цагаараа тийм. Тэгвэл орой бас нөхцөл бүрдүүл бас ордог л гэсэн үг болчихсон шүү дээ. Зөв ойлгож байна. Зөв. Боломж бүрдсэн үед л тэгэл дараа нь хаамсахгүй бол тестэлж үздэг гэсэн. За өмнөх дугааруудаар бол би энийг хэлээгүй. Миний хувьд бол одоо арилжааны ямар нэгэн цаг хардаггүй. Фибодор ирсэн байна уу? Эрэнгүүт шууд орно тий. Гэхдээ орохдоо нөгөө нэг баталгаанууд байлаа. За эднэрийг зөндөө ярьсан. Одоо хүмүүс залхаж магадгүй. Энэ удаад арай өөрөөр явах гэж үснэ манайхаа. За тийм байна. Ийм амьдралын хэм маягтай хүн байх нэ. Тэгэхээр юу одоо жишээлбэл юу гэдэм ажлаас өөр гадуур одоо хобби ингээд явдаг юм баг байхгүй. Ажил дууслаа гэр бүл арилжаа. Ер нь бол тийм. Одоо гэр бүлтэй баснаас хойш тийм байсан гэсэн. Гэр бүлгүй байхдаа айгаа актив байсан гэсэн. Окей. За иймэрхүү амьдралын хэм маягтай хүн юм байна. Окей. Тэгвэл хоёулаа нөгөө нэг сэтгэл зүйн асуудал руу гараа тийм ээ. За интроверт extrovert. За энийг хоёул хурдан явж шүү. Extrovert. За extrovert. Ойлгомжтой тийм. Ойлгомжтой. За extrovert төрлийн. Одоо хоёул эдгээр чинь гэс явчаад нөгөө нэг өмнө ямар алдаа гаргадаг байсан. Одоо яаж ийм төрлийн хүн өмнөх гаргадаг байсан алдаагаа хэрхэн залруулсан тухай ярилцсан шүү дээ. Тэрийг гаргаж ирэхийг хичээ те. Эсвэл ч өөрөө гаргацсан ч байж магадгүй. Одоо шинэ нэмж гарч иж магадгүй те. За нөгөө нэг темпераментийн хувьд бол темперамент гэхэрс нөгөө sanguinic, choleric, melancholic. Sanguinic тэгээд айгу хурдан реакц гаргадаг, хурдан үйлдэл гаргадаг. Тийм. Тэгээ нөгөө open mind, ерөөс friendly, ерөөс амар тийм. Нээлттэй гэсэн. Ерөөс ер нь экстра тал руу гал. Тэгээд сонирхол амархан буурдаг. Тийм юу хит олон гэж тавтаад өгүүлсэн. Буураад тэнгуүтээ шинжилгээж эхэлдэг. Шинэ юм хаагаал тэрийг судлаад ингээл явчдаг. Ерөнхийдөө шинжилгээдэг. Тэгээ бас нөгөө инженерүүд айгуу сан тийм шинийг бүтээх нэг тийм баатраа бас хэлжсэн. Шинийг бүтээх нэг тийм юу яагаад гэдэг тийм одоо цаанаас яг тийм заарагддаг. Тэгэхээр хослон биш юусоо яг sanguinic давмгай. Sanguinic давмгай тийм. Окей. За extrovert sanguinic. За энэ бол бас яг нөгөө нэг юм классик жишээ гэдэг. Нээлттэй хүмүүсийн классик жишээ. Extrovert sanguinic гэж явна. За шийдвэр гаргалтын үед яадаг юм бэ? Бодож шийдвэр гаргадаг юм уу? Мэдэрч шийдвэр гаргадаг юм уу? Ерөнхийдөө юу яадаг гэсэн үг. Төлөвлөж шийдвэр гаргадаг гэсэн. Төлөвлөлөөд нөхцөл бүрдээд тэрэн дээрээ шууд шийдвэр ерөөсөө эргэлзээгөө дартдаг гэсэн. Өмнө болохоор шууд нөгөө зүүн совин гэдэг ч юм уу тэргээрээ дартдаг байсан. Одоо тим юм шиг байна, тим санагдаад байна гэхээр дартдаг гэсэн. Тэгэхээр айгүй фейлддэг гэсэн. Одоо болохоор нөхцөл кондишн, төлөвлөгөө план ерөөсөө энэс нөгөө цахилга бат гэдэг юм дотор очсон. Би өөрөө нөгөө өөрийн гэсэн арилжааны системтэй болцсон гэсэн. Тэгээ энэ систем хатуу мөрдөл тэгэл энэ дээр ямар ч эргэлзээгүй алдсан ч гэсэн happy, олсон ч гэсэн happy гэсэн. Окей, дисциплин те бодож шийдвэр гаргадаг гэсэн. Бодоод төлөвлөсний дагуу явал тэгээ шууд. Шууд ордог болчихно. Тэг. Ерөнхийдөө арилжаач юм чи одоо ер нь яг нөхцөл бүрдсэн үед шууд ордог байгаагүйгээр бас их ялгардаг шүү дээ. Ашигтай арилжаач. Нөхцөл бүрдсэн тохиолдол угаасаа би нөгөө ABC гэдэг нөгөө сетапуудаа гаргацсан байгаа. Энэ сетапыг заавал шалгана гэд өөртөө бүр тохирсон гэсэн үг байхгүй. Одоо яг л ийм нөхцөл ийм кондишн ороод ирэхэд бол би нэг заавал шалганаа. Энэ фейлдсэн ч хамаагүй. Энэ одоо юу гэдэг ашиг авсан ч хамаагүй. Ерөнхийдөө угаасаа шалгах хэрэгтэй гэдэг. Тэн дээр хатуу байж байгаа гэсэн. За амьдралдаа хэрхэн ханддаг вэ? Шийдвэрлэх маягаар, уян хатан маягаар. Ерөнхийдөө тийм ардчилсан маркер. Одоо ерөнхийдөө хүмүүсийн одоо бодол санааг гоё ингээ аваад бүгдийг комбайн нэгээд за нийлийн давмгаас нь одоо ийм хүсэж байгаа юм байна гэдэг чинь олонхын талд ерөнхий шийдвэрлэх. Тэгэхдээ тэр нь ямар ах вэ? Чи хойж би хойж гэдэг тэр зарчим дээр үндэслэгддэг гэсэн. Үгүй одоо тэгээд яг чиний өөрөө ч шүү дээ. Харин тийм. Ер нь бол өөрийнхөө шийдвэрийг гаргахдаа олон хүмүүсээс санал асуулаа авдаг. Ерөнхийдөө бас нөгөө нэг амар нөгөө бусдыг бас нөгөө шууд ингээд халтахгүйгээр тийм жоохон ардчилсан тал руу гэсэн үг. Ерөнхийдөө за энэ хүн ямар байна те хүсэл зоригоос асаад. Гэхдээ
Энэ миний гаргаж байгаа шийдвэр маань бүгднгийн ингээд юу гэдэг гомдоохгүй. Тэгээд хамгийн зөв хамгийн мундаг шийдвэр байвал тэрэн дээр ерөөхдөө авдаг гэсэн. Шууд би дагаад огцом гэж шууд ингэн гэдэл ингээд зөрүү төгчөд тэгдэггүй гэсэн үг байхгүй. За тэгвэл наа чи нөгөө бусдад хамааралтай асуудал шүү дээ. Одоо зөвхөн өөр чинь хамааралтай асуудал. За би цаашдаа ингэн тэгнэ ийм челленжийг би давж ингэж даваад энд хүрнэ гэдэг юм. Төлөвлөгөө байгаа л та. Тийм. Тэнгүүт одоо тэрэн дээр тийм шийдвэрүүдийг гаргахдаа амьдралд шийдвэрлэх маягаар тэгж хандаж явдггүй. Одоо чамд л тулгарсан асуудал. Өөр хинт ч хамаа байхгүй. Яг өөр дээр. Тэгэхээр үед амьдралд хэрхэн ханддаг. Шийдвэр одоо байн бүх асуудлаа ингээд нэгээр нь шийдвэрлээд явдггүй. Эсвэл уяатаа ханддаг. Одоо би бол шийдвэрлэх маягаар ханддаг хүн. Зөв. Аль болох тулгарсан асуудлуудыг яг бүгдийг шийдээд явахгүй цааш явах жоохон хэцүү. Гэхдээ бас учиргүй нэг асуудал дээр тулж ирчээд тал зогсно гэсэн үг бас биш шүү дээ. Яг наатан дээр чинь болохоор би ингэ шаандаг. Одоо шүдчээ өвдсөн байна те. Шүдчээ өвдөд олон хоног явах уу? Эсвэл нэг өдөр шууд эмчт үзүүлээд тэгээд засаагаад дараа нь өвдөхгүй байх вэ гэхээр шууд нүр тулдаг гэсэн. Асуудал тулаад асуудлаа шийдвэрлээд нэг асуудалтаа удаан зурлах дургу гэсэн. Шийдвэрлэх маягаар. Шийдвэрлээд хаагаал гэсэн. За, nice. За, анхны удаагийн шийдвэрлэх маягаар ханддаг хүн. Нөгөө ярьж болол уяатаа ханддаг. За нөгөө нэг том тав. За энийг орхич зөө. Энэ том тавыг орхич. За ноёрхогч, нөлөөлөгч, тогтвортой. За эсвэл ноёрхогч, нөлөөлөгч, тогтвортой эсвэл бол логиктой, нямба эмх замбраатай гэсэн үг. Ямар төрөл нь вэ? Диск хэлэл байна. Сэтгэл зүй. Ноёрхогч, холимоглаа энэ. Нөлөөлөгч. Яг хоо мэдээж энэ зан чанар зөвхөн нэг хүнд байна гэсэн үг байхгүй шүү. Дамгааг нь л хэлчих гэсэн үг. Ноёрхогч, нөлөөлөгч, тогтвортой байна. Логиктой нямба. Одоо ер нь логиктой хандах гэж хичээдэг. Эсвэл бол ингэж асууж болно шүү дээ. Энэ дөрвөөс аль нэгийг нь авчулд. Бусад зан чанаруудыг чинь алга болгоё гэвэл аль нь авчулд. Ер нь логиктой эрхэмлэн гэсэн. Ер нь ийшээ зүгэлж байгаа гэсэн. Ягаад тэгэхээр бүх юм дээр логиктой хандж ийж үр дүн айгу зүг гардаг учраас би логиктой сэтгэхэд одоо өөрийгөө хичээж бэлдэж байгаа гэсэн. Одоо жишээл ийм гэсэн үг шүү дээ. Логиктой сэтгэх хэрэгтэй. Түүнээсээр би одоо бусдад нөлөөлөхгүй байсан ч болно. Логиктой сэтгэж яхад би ноёрхогч биш байсан ч болно. Болно тий. Гэсэн үг байна шүү дээ, тий. Зөв. Логикийг ер нь бол субъектив гэхээс объектив яг логиктой юмд хандаж ирснээрээ хамгийн зөв байна гэдэг дээр ер нь туйлын үнэ мэддэг дээр ингээд хатуу тогтцсон. Яг би ийм биш л дээ. Гэхдээ ийм болохыг зорж өөрийгөө одоо шинэ хүн өөрийгөө бүтээнэ гэдэг байхгүй. Одоо өөрийнхөө төгс хувилбарыг бүтээхийн тулд би логикоор харж сурах хэрэгтэй юм гэдэг дээр өмнө нь санд нийс. Одоо яг энийг эрхэмлэл амьдралдаа хэрэгжүүлэх гэж явж байгаа гэсэн. За. Удирдагч, бүтээгч, гүн ухаантан баатар. Удирдагч, бүтээгч, гүн ухаантан баатар. Энэ дөрөв байлна. Бүтээгч. Тий. Инженерүүд одоо бүгд юм байдаг юм уу? Бүтээгч л байна. За, бүтээгч. Гэрэт хийгээл явчихна. Шинийг ирэлхийлдэг тий. Тийм бүтээдэг. Окей. За ийм хүн байна тий. Экстраверт, сангвиник, бодож шийдвэр гаргадаг. Юмд амьдрал шийдвэрлэх маягаар ханддаг. За тэгээд логиктой юм дүн шинжилгээ хийдэг бүтээгч төрлийн хүн байна. Бусад зан чанарууд бол байхгүй гэсэн үг биш. Гэхдээ илүү давмгай байгаа зан чанарууд нь энэ байна гэсэн үг. За тэгвэл ийм зан чанартай хүн биш үү? Өмнө нь ямар алдаа гараад ашиггүй явдаг гэсэн. Яг ийм зан чанартай гэдгийгсэн шүү дээ. Тэгэхээр энэ саяны нөгөө зан чанарууд ингээд ерөнхийдөө миний босгосон одоо би болгосон одоо байгаа. Өнөөдөр босч ирсэн байна тийм. Өмнө нь ямар байсан бэ гэхээр арай өөр байгаад байгаа байхгүй. Логикгүй шийддэг ч юм уу. Түргэн шууд хурдан шийдвэрлэл явцдаг. Тэгээд хурдан одоо юу гэдэг чинь форм ордог ч юм уу ийм байсан. Саяны ярьсан бүх жанрууд яг өнөөдрийн одоо самура гэдэг ч юм уу өнөөдрийн сайн түүх өмнөхүүдийг нь ярьмаар шүү дээ. Тэгээд эндээс хойш алдаг болж хайх гэдэг шүү дээ. Би болохоор сая хамгийн сүүлд яг би одоо яг ямар байгаагаа хэлцээ байхгүй. За тэгвэл одоо дахиад асуултад асуудаггүй болж байна. Тэгвэл өмнө нь яг ямар хуу байгаад ямар алдаа гаргадаг байсан. Ерөнхийдөө амар нөгөө нэг тийм нөгөө экстра гэсэн шүү дээ. Тэгээд нөгөө нэг бод тунгаахгүйгээр хурдан шийдвэр гаргаад тэрнээсээ форм ордог ч юм уу, айдаг ч юм уу, хит одоо баярлалтай хит одоо юу гэдэг чинь гондог ч юм уу. Тийм байсан байхгүй. Одоо нөгөө тийм сангвиник байгаад шүү дээ. Тийм байсан бол одоо өнөөдөр болохоор юу болсон бэ гэхээр арай юмыг нөгөө нэг уулс сууртай, объектив харж сурж байгаа. Дээрээс нөгөө нэг ямар нэгэн тийм жижиг форм гэдэг жижиг зүгтээ зуралтаа болцсон. Юмыг дандаа томоор нь масаар нь системтэйгээр шатлалтаагаар төлөвлөгөөтэйгээр хардаг болцсон гэсэн үг.
Тэгж өөрчлөгдсөн гэсэн. Өмнө нь бол зүгээр жишээ нь одоо ингээд урд байгаа жижигхэн чулуун дээр бүдрээд ундаг байсан бол одоо би бол томоор нь хараад за энэ чулуун дээр унсан ч гэсэн дараагийн даваанд юм байна. За эцсийн үр дүн юм учраас ингээд явна гэд дандаа тийм зарчимтай болж гисэн. Ер нь бол нөгөөний сангвиника барьсан их докторгүй л байсан юм биш үү? Тий. Сангвиника барьсан докторгүйс. Шил шийдвэр ордоо мэдэрч шийдвэр гаргадаг байсан тий. Тэгээ одоо юу гэдгийг логиктэй биш байсан тий гэдэг утгаараа. Энэ бүтээгч удирдагч бол хувьд бол энтэй хамаагүй байх л тий. Тийм юм байсан. Одоо бол ингэж өөрчлөгдсөн. Тий. За тэгэхээр чин ингэж өөрчлөгдөхийн тулд яг ямар алдаа байгаад тэрийг засаад ингэж өөрчлөгдсөн гэсэн үг юм бэ? Яг тэр үндсэн яг гол за би яалтчгүй энийг ингээл ингэцэндээ гэдэг тийм юм хэлэх боломжтой байна. Юу ахгүй. Нөгөө нэг би ингээд одоо ингээд манай community байгаа одоо найзууд байгаа. Тэгээд найзуудтайгаар багштайгаа бас ярина. Тэгэл нөгөө ер нь хүн өөрийгөө шинээр бүтээх хэрэгтэй юм байна. Байдагтай байгаа тэгвэл ямар нэг үр дүн байхгүй байдагтай л байгаа. Тийм учраас би шинэ дүр төрхөө өөрийгөө бүтээх нь бол надад одоо ямар зарчмууд, ямар одоо сайн чанарууд одоо багшаас маань тий хамт мөр зэрэгцээд одоо ингээд суралцж байгаа найзуудаас маань ямар чанарууд шилдэг гэж бодож байгаа одоо найзуудаа ч юм уу тэр найзуудаа бас бодож судалж үзээд миний багш болохоор ийм гоё зан чанар байгаа юм байна. За манай найзд ийм байна. Тэгэхээр би эднүсийг ингээд өөртөө нааж өөрийгөө ингээд шинээр бүтээж байгаа хөөх. Тэгэхэд саяны ийм гоё одоо нэг тийм систем босч ирж байгаа хөөх. Тэгэл ерөнхийдөө шилдэгүүд юу хийж ин тэрийг шууд кодол өөрийнхөө зан чанараа эвдэж ин гэсэн хөөх. Өөрөө одоо хуучин одоо хүний эвдэж шин төгөлдөрчсөн буюу одоо төгс одоо хүн бүтээх гээд үзэж чинь гэсэн үг. Яг тэрэн дээр ажиллаад явж байгаа гэсэн. Тэгээд юу өөрчлөгдөж эхэлж. Тэгвэл энэ дээр бол өмнөх хоёроос шал өөр өнцөг гарч ирж байна л да. Өмнөх хоёр бол окей би ийм хүн тэгээд би алдаагаа ингэж залруулад ер нь бол өөрчлөгдсөн баха гэж ярьж байгаа. Гэтэл чиний хувьд бол бүр эсрэгээр шинээр босгож штэ өөрийгөө тийм. Ер нь бол амар сони юм гэдэг. Хүн тухтаа суудал дээрээ суугаад яг л нэг тассан юмаа хийгээд тахаар хүн ерөөсөө хөгждөг. Дандаа дургүй юм хэрэгтэй. Одоо юу гэдэг чинь дасгал хийх нь үнэхээр одоо хэцүү, уйтгартай нэг гоё юм биш шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь дасгал хийгээд тахаар чинь ингээд булчин мас нь хөгждөг шиг тухтай юм софт сандал дээр биш өөрийгөө ингээд ажилуулж тэ тархиа ажилуулж өөрийгөө ингээд ачааллуулж ийж тухгүй судал дургүй юмаа хийж хүн одоо өөрийнхөө дургүй характерыг хүн өөрөө ингэж өөрийгөө эвдэлж ийж гаргаж ирж ийж тэгжиж өөрөө төгсөрдөг гэдэг нь одоо яг батлагдаад багх ерөнхийдөө ер нь үний юм байна. Тэн дээр тогтсон тийм. Тэн дээр тогтсон гэсэн. Ер нь бол наадхан дээр сая бодоод байдаг нөгөө нэг комфорт зоноос гарах хэрэгтэй гэдэг. Тэгээ бас зарим өнцгөр харахаар жоохон болохгүй юм санагдал идэв. Гэхдээ мэдгүй л те би учрыг нь олоогүй чи учрыг нь олсон ч гэж болно шүү дээ. Нөгөө нэг юу байгаад байна. Одоо шил загас магас ч юм уу те загасны комфорт зон усан дотор байна шүү дээ. Гаргацгаар яах юм те. Амьд чадгаа байлцдаг ч юм. Тийм бас талууд байж магадгүй гэж бас боддог л. Гэхдээ янз бүр л багтаа тунгал харуулах хэрэгтэй байх тийм ээ. Харин тийм л баг. Окей тэгвэл өөрийгөө шинээр бүтээж ерөөсөө биш юм байна. Болохгүй байна те. Шинээр энийг ингэж засъя, тэрийг тэгж засъя гэвэл ингэж явж байгаа. Гэхдээ бол нэг амар учиргүй өөрийгөө өөрчлөнөөс болоо нэг гимтэл юм аваад байгаа юм байхгүй. Тэрэндээ бүр урамтай, дуртай байгаад байна шүү дээ. Би бас нэг амар судалдаг байхгүй нэг хүн судалдаг. Тийм. Бас нэг юм хэлээд бол манай самурай буюу сайнаа маань бол ийм хүн байгаа. Бусад зурагчдаас илүү ийм тэмдэглэл хөтэлдэг. За тэгэл би яг миний зас хичээлдэг, сэтгэл зүй хичээлдэг бол айгүй сайн хийдэг. Яг бүгдийг яг бичиж ингэж хийж байгаа баг ганц зурагч нэг байгаа байхгүй. За тэгэл юу гэдгийг өөрийнхөө сэтгэл зүйг динамикаар гаргаж ирдэг. Бүгдийн тэмдэглэл хөтөлж явж байгаад би одоо энэ дээр явж байгаа юм байна. Би доошогоо change of character хийчлээ гэдэг ч юм уу. Тийм байдлаар бол айгүй сайн тэмдэглэл хөтэлдэг. Тэр тал дээр бол үнэхээр сайшаалтай. Буюу бас энэ хүний бас нэг шинж тэмдэг гарч ирж штэ. Ингэж их тэмдэглэл хөтэлдэг, их судалдаг. Тэгээд өөрийгөө бүтээж байгаа. Тэгээд дээрэс нь чин хүсэл эрмэлзэл юм галтай цогтой байгаа үе дээр л байна штэ, тийм ээ. Тэгээд энэ үе дээр учиргүй тэгж фоморч моморхгүй яг нэг тийм айтайхан яваад байна гэсэн үг байна шүү дээ. Би нэг судалгаа хийсэн гэдэг аахгүй. Шилдэг трейдерүүд ямар байх ёстой гэдгийг судлаад шилдэг трейдерүүд гаргаж байгаа хамгийн гоё давуу талууд юу вэ? Тэдрийг судлаад бас трейдерүүдийн байн гаргадаг ямар алдаанууд вэ те? Тэрийг судлаад тэр алдаа одоо шилдэг трейдерийн яг хөө тийм байдаг юм байж хүн одоо юу хийхгүй гэдгийг мэдвэл тэр нь өөр индикатор болдог хгүй. Одоо
ийм алдааг гарахгүй бол би ерөнхийдөө ер нь бол алдаа давтахгүй гэдэг ч юм арай өөр болж төвшөнд гарч иж байгаа байхгүй. Тэгэхгүй нөгөө мэдсээрэж алдаагаа давтаад алдаан дээрээс уулзахгүй бол айгу тэнэг юм болж байгаа байхгүй. Яг ингээд хоошоо ухраад ирнэ гэсэн үг. Урагшлахын тулд шилдэгүүд юу хийж гин, шилдэгүүд ямар байж гин гэдгийг судлаад судалсны үндсэн дээр нөгөө тэрийг ингээд гоё яг өөрөө болгож бүтээж өөрөө шилдэг болгож бүтээж байгаа гэсэн үг. Окей. За тэгвэл хоёулаа тэгэхээр нөгөө нэг нарийн юм гаргаж ирч чадсангүй юу? Юу нь яаж өөрчлөгдөд өөрийгөө бол бүтээгээд явж байгаа юм байна. Аха. Тэгээд яг гол гаргадаг алдаанууд чинь өмнө нь юу байсан? Одоо яаж өөрчлөгдөд байгаа юм? Яг алдаа гэвэл нөгөө хурдан шийдвэр гаргаад тэгээд тэрэнгүүтээ алдангуудаа айдаг айхаараа нэг хэсэгт орж чаддгүй ч юм уу. Одоо удаан шийдвэр гаргадаг гэсэн үг болсон юм. Одоо болохоор тунгааж бодоод одоо юу гэдэг өмнө бол ингээд айгүй хурдан дансаа шатаачдаг гэсэн юм. Одоо нэг суурин дээр 5 6 7 8 ингээд ордер угаал маа гэл revenge trade хийгээл айгүй ухаангүй те. Одоо трейдерүүдийн ингээд 5 шатанд хуугаад байгаа байхгүй. Тэр нь ямар шат байдаг вэ гэхээр эхний шат нь болохоор мэдлэггүй, чадваргүй. Хоёр дахь шат нь болохоор мэдлэгтэй, чадваргүй. Гурав дахь шат нь болохоор мэдлэгтэй, чадвартай. Дөрөв дахь шат нь болохоор мэдлэгтэй, чадвартайгаа ингээд бүр ингээд өөртөө суулгах автоматик. Тав дахь рефлекс болох зөв өөрийн мэдлгүй шууд хийдэг гэсэн. Тав дахь шат нь болохоор ийм болохоор өөдрөж эхэлдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр юу яадаг гэхээр юунаас кайф авдаг вэ гэхээр одоо шинэ одоо дөнгөж одоо төрж байгаа трейдер ч юм уу тэрийг үлгээд иж аваад яг ингээд өөршөө ингээд одоо шуу одоо бүргэд гэдэг бол нисэж хайлж байгаа харж иж кайф авдаг. Би тий нисийг зааж өгнө. Тэр нисээд үнэхээр чадж ивэл кайф авдаг. Тэгээ би бол багшаа бол яг 5 дахь шатн дээр очсон байна гэж бодож байгаа байхгүй. Миний кайф бол аваад бай. Кайф бол авч. Миний шат хаана вэ гэхээр анх бол мэдлэггүй чадваргүй байсан. Аймаг тэнэг. Тэгээд одоо болохоор юу байгаад байгаа. Ахиулаад байгаа. Шатаа ахиулж явж байгаа. Одоо ерөнхийдөө мэдлэг байна. Чадвар гэдэг зүйл дээр ерөнхийдөө ингээд дэнслээд байгаа ч гэсэн одоо ер нь яг энэ зарчмаа бариад яваад би өөртөө бараг л хүрнэ гэдгээ бүр ойлгож байгаа. Мэдлэгтэй болчих юм байна, чадвартай болчих юм байна. Зүгөө олчлаа тий. Тэгээд энийгээ давтаад явууд би автоматар хийдэг болох юм. Эцсийн дүндээ багш шиг болох юм байна гэдгээ ер нь харж байгаа гэсэн алсаа хараа зориг болно нэг тийм. Окей, за. Ой, хоёулангийн яриа дахиад замхарчлаа. Нөгөө зассан юм чи юу болж байгаа? Зассан юм бол ерөнхийдөө яг ингэ тоочны. Ерөнхийдөө юу байдаг? Хурдан шийдвэр гаргаад ингэж фоморс олон ордер хийдэг байсан бол тэрийгэ болоод зарчимтай болоод төлөвлөгөөтэй, зарчимтай аяг төлөвлөгөө дагдаг сахилга баттайгаар арилж яадаг гэсэн. Vantage Mobile App. Таны санхүүгийн ухаалаг туслах. Дансны үлдэгдэл, арилжааны түүх, графикууд, мэдээлэл зэрэг бүх хэрэгтэй мэдээлэл нэг дор. Олон төрлийн төлбөрийн хэрэгсэл. Банкны шилжүүлэг, карт, крипто, e-wallet дэмждэг. Бодит цагийн график, дүн шинжилгээ ашиглан үн ханшийн хөдөлгөөнийг шууд хянаж. Урдан хэрэглэхэд хялбар интерфейс. Цаг үеийн онцлог үйл явдал, үн ханшийн огцом өөрчлөлт, арилжааны сануулгуудыг цаг алдалгүй хүлээн авна. Vantage-с санал болгож буй онцгой урамшуулал, кэшбэк, арилжааны бонусуудыг төрүүлж мэдэх боломжтой. 24/7 support. Танд асуудал тулгарвал шуурхай туслах мэрэгжлийн Монгол ажилчтай. Vantage Mobile App. Хөрөнгө ухаалаг удирдах, арилжааны шийдвэр гаргахад танд туслах хамгийн найдвартай хүчирхэг платформ. За тэгэхээр ер нь бол ойлгочлаа тий. Нэг амар яг би ийм хүн энийг ингэж засаад ийм алдаагаа ингэж засаад ийм болчлоо гэхээс илүүтэй бүхэлд нь өөрчилсөн. Тэгвэл яагаад одоо өөртөө тааруулж өөрчлөхийн оронд өөрийгөө өөрчилж байгаа. Яг тэр шалтгаан нь юу? Үнэхээр яагаад ч болохгүй байна гэдэг юмнаас болоод өөрчилж байгаа юм уу? Эсвэл бол угаасаа би ер нь ингэж хөгжиж дэвших ёстой гэдэг утгаараа ч юм уу тий. Тэрний шалтгаан. Шалтгаан нь болохоор үр дүн, цэвэр үр дүн байгаа. Одоо нэг байранда байх ёсгүй гэдэг үүднээс урагшаа алхахыг. Урагшаа ямар усууд алхаад байгаа юм? Тэрийг судлаа. Энэ ямар байхын тулд тэр судалсан усууд ямар зарчим, ямар юм өөртөө авч ийн. Тэр бүх сэтгэл зүй, тэр бүх зарчмуудыг өөртөө суулгах гэж хичээж байгаа. Тэгээ шинээр өөрийгөө бүтээж байгаа гэсэн. Ягаад тэгэхээр зөв хийж л байгаа бол үр дүн зөв гарч байна. Тэр хүмүүс зөв хийж байгаа учраас үр дүн зөв гарч байна. Тийм учраас бусдаас суралцъя. Одоо бусдаас ингээд дуулуул эрдэм болдог гэдэг шиг нээлттэй хэний ч яриаг сонсно.
Тэгэхээр үнэхээр үнэн бэ нүггүй юу гэдэг тушаа шалгаад үзчихээ. Үнэхээр үнэн байвал тэр үр дүнгээ надад өгөх нь тодорхой гэдэг үүднээ санаж байгаа. Би өөрийгөө яагаад идэлсэн гэхээр үр дүн гарахгүй байгаад аахгүй. Яг л нэг газараа эргээд ингээд доороо эргэж байгаа юм сэтгэл төрөөд байгаа учраас давхиж байгаа усууд яг ингээд чиглээ аваад хурдтай явж байгаа усудаас суралцъя. Магадгүй энэ трейдер биш гэд группт ороод одоо хичээл аваад сурсан гол зорилго маань энэ л байсан. Тэгээ энийгээ бас олоод авцсан гэсэн үг байхгүй. Ийм сайхан чанаруудыг одоо ингээд суралцаад тэгэл нутгшуулаад өөр юм болгож чинь гэсэн үг. Төлбөрөө буцааж авсан уу? Тэгээ ерөнхийдөө төлбөрөө буцаагаад олцсон гэсэн үг асуудалгүй тий. Окей. За ийм нэлээ ярьлаа ойлгосон байх гэж найдаж байна. За цөхрөлд орж ирсэн үү энэ хугацаанд? Ер нь арилжааныхаа замналын тухай одоо жоох яриад гэж бүгдээс нь. Тэгж яриад дундуур нь би энэ үе дээр би ийм болоод ингэж цөхөрсөн гэж юм. Эсвэл цөхрөөгүй ч гэж магадгүй шүү дээ мэдхгүй. Тэр тухай жоох яриад гэж. Тэг анх бол яаж сонирхсан гэхээр юу яасан юм аа. Би угаасаа мэдхгүй одоо сонсоог байсан. Тэгээд манай нэг эхнэрийн одоо найз нь ч юм ингээд хамт ажилладаг хүн одоо ингээд мөнгө аяга ихсгээд мөнгө олсон юм байна гэх. Тэгээ манай ихнэр санал тавьсан байхгүй. За ингэ судлаад үзье гэл. Тэгэл судлаад үзье аяга сонирхолтой байсан. Тэгээд бас аяга одоо нэг биднэрт оолоож байгаа нэг эрх чөлөө хязгааргүй байдаг. Бас нэг мухардалч бас хязгааргүй байдаг. Тэгээд энийг хэрвээ зүгээр ашиглаж чадах юм бол үнэхээр гоё эрх чөлөөтэй гоё. Одоо миний гол арилжаанд орж байгаа гол зорилго бол арилжаагаа аяга богино хугацаанд хий. Тэгээд гэр бүлийнхэндээ одоо их хугацаа зарцуулъя. Тэгээд энэ арилжаа хийгээд мөнгө олоод байгаа гэдэг зүйл үн цэнийг цаг хугацааг ерөнхийдөө хэмнээд одоо магадгүй би ингээд юу гэдэг чинь цалингаар ажиллаад одоо юу гэдэг чинь ингээд нэг сар ингээд зовоод олж арилжаагаар магадгүй нэг 5 минут 10 минут ингээд олох чадвар скиллтэй болчвол би тэр ажиллаж өнгөрүүлэх цагаа одоо гэр бүлийнхэн happy байх хугацаанд зарцуулъя гэдэг зүйл дээр ингээд үн цэн маань эндээс боссон учраас тэгээд ийшээ ерөнхийдөө эрж буцалгүйгээр орцсон. Одоо тэгээд тууштайгаар явж байгаа. Гоё кейс байна те. Эхнэрээр дамжуулж орсон хүмүүс ер нь зөвхөн мэдэх байх арилжаа. Тий. Тэ? Ер нь бол тэгэж орсон. Гоё кейс байна. Тэгээд энэ хугацаанд бол цөхрөлд орж ирсэн. Цөхрөлд бол яг юу гэдэг богино хугацаанд л гэх юм уу. Нөгөө фомортог үедээ. Юунаас бол цөхрөлд орсон? Ерөнхийдөө нөгөө нэг л болохгүйгаас болсон юм эсвэл хэмжээний мөнгө алдсан юм уу одоо? Тий, ерөнхийдөө бүх балансыгаа ингээд одоо 3 4 дараалаад ингээд бүр нойллаад. Тий, тэр нь болохоор жоохон за би юу хийвдээ гэдэг ч юм уу тийм. Тэгэхдээ энэ дээр амар сонио амар ширүүн орж буцаад бак орж ирсэн. Ягаад тэгэхээр бүгднийг алчгаар одоо дахиад цэнэглээ ороход надад дараагийн цэнэглэлт бол дахиад алдсан ч хамаагүй гэдэг тийм амар тийм агрессив одоо шууд тий амар агрессив баг зарим хүнд бол revenge тий. Тэгэхэд тэрийг оруулаад ингэсэн чинь буцаад нуглаад буцаад олоод ирсэн байхгүй. Нөгөө алдсан юм а бүгдийг нь олоод ирсэн. Тэнгүүт энэ чинь чанс байгаа юм байна гэж бодоод за би ер нь ухаалгаар зөв системтэйгээр юмыг логик талаас нь харуул ер нь болох юм байна гэд. Тэгээд ягаад ингэж энийг хийгээд гарахгүй байгаа ингэ зөвхөрлөөс буцаж бак хийсэн нэг гоё дурсамж байгаа байхгүй. Энэ болохоор ингэж би одоо ингэж айгуу гоё ингэж яастай арилжаагаа хийгээд өмнө болохоор зүгээр ингэж тастаж авдаггүй байсан байхгүй. Одоо шууд ингээл equity байлгаж байгаа шатар шатаал ингээд тэндээсээ би нэг 2 жил хийснийхэн дараа ойлгосон байхгүй. Заавал 50% татчих авах хэрэгтэй. 50% заавал зарцуулах хэрэгтэй. Энэ сургалтын дараах юм яриад байна тий. Тийм, тэр нь бол тий сургалт авснасаа ерөөхдөө тэгэж юу яадаг байсан байхгүй. Зарцуулдаг болсон. Тэгээд хамгийн гой дурсамжтай нэг бүр ингээд амар инээдтэй л хальтаа нэг юу байгаад. Одоо нөгөө гэртээ ингээд мах авсан байхгүй нөгөө нэг голооц мах аваад тэгэл айгүй баатарлаг орж ирчих юм ингээд нөгөө арилжааныхаа мөнгөөр мах авчлаа гээл тэгэл үндсэн мөнгнөөс асагдаагүй тий асагдаагүй тэгэл ингээд хүн нөгөө нэг өөртөө зарцуулснаар амар урамштай юм билээ. За та нар магадгүй үүдчих чинь бүр огцом ингээд их мөнгө батхаас илүү тэгээ бодтойгоор багхан ч гэсэн за баад магадгүй Netflix-ийн төлбөрийг төлчлөө эсвэл Univision-ийн төлбөрийг төлчлөө гэдэг чинь инхээр айгүй гоё урам авдаг. Тэр чинь гоё дурсамжтай магадгүй ихэндээ дэгжсэн гэл дараа нь магадгүй тэрнээс ихч бүтээх боломж болцоо байгаа гэсэн. Тэгээ энэ зүйл маань ингээд айгүй гоё татаад идэг. Болчиг хайсан ч гэсэн буцаад наваа ингээд татаад авах. Окей, come on. Асуудал юу байгаа юм. Тэгэхээр өөрөөр хэлбэл ашгаасаа хүртэж эхэлсэн. Тэрнээс үүдэлтэй ер нь хурлаасаа гарсан юм биш үү? Тий, ашгаа хүртэж эхлээд ерөнхийдөө айгүй happy. Тэр гоё дурсамж болоод болчихж. Өмнө нь бол стресс биш. Тий. Одоо бол happy бол. Тий, happy. Тий, гэхдээ юу ахгүй энэ happy
байх, бууж өгөх, эдгээр болохоор зүгээр төр зургийн зүгээр л нэг юм хэсэгэн хугацаанд туулаад явдаг арчилчдын заавал нэг туулдаг зам гэдэг шиг нэг тийм зам гэж ойлгож байгаа. Хамгийн гол нь нөгөө нэг энэ бүхний эцэст магадлалаараа өөрөө ашигтай байна гэдэгтээ бүр итгэх хэрэгтэй. Энэ алдагдлаа хүлээн зөвшөөрөд. Алдагдлаа хүлээн зөвшөөр гэдэг одоо ингэ хэлэхээр маш амархан дээ. Хэлэхэд бол их амархан. Тэгээ үнэхээр алдагдлаа хүлээн зөвшөөрч ихсэн цагаас ахуулаад плюс олж эхэлж байгаа юм. Хүн алдагдлаа хүлээн зөвшөөрөхгүй ингээ алдагдлаа ингээл доош стоп лосоо зөөгөөд идэв. Би шас тийг зөөдөг гэсэн. Одоо бол энэ алдагдaltaа ингээд юу гэдэг чинь удаан ноцолдох ямар ч тийм reason байхгүй. Нэг нэслуулаад лээзт тийм биз. Тэгэл дараа нь дахиад энийгээ нөхөд авчна гэдэг тийм магадлалаараа би ялна гэдэгтэр өөрийгөө ерөнхийдөө айгуу тийм. Энийг хүлээн зөвшөөрөх болсон тэр өдөгч нь юу байсан гэж бодож байна? Ерөнхийдөө би нөгөө mental hand гэдэг mental hand эсвэл бол арилжаач нь маш төлөвлөгөөтэй болсон учраас аль нь би бол баараг сахилга баттай болсон. Тийм нөгөө төлөвлөгөөтэй болчихж байгаа юм чинь цаашдаа төлөвлөгөөнүүд маань яаж хэрэгжих нь тодорхой учраас энэ удаагийн алдагдал бол нэг чухал зүйл биш ээ гэдгийг хүлээн зөвшөөрсөн үү эсвэл яг үнэхээр mental hand дээр л гэдгийг бас хоёул ялгая л да. Аль юм шиг. Ер нь бол mental hand бас хийсэн. Тэгэхээр mental hand юу зааж байгаа гэхээр өөртөө байгаа нөгөө том асуудал байгаа ш. Тэрийг шийдвэрлэхэд гаргаж байгаа. Тэгээд mental hand дээр гарч байгаа зүйл маань өөрөө зарчимтай, логиктой байхыг одоо ерөнхийдөө шаардж байгаа. Тийм учраас цэн гарч ирж байгаа үр дүн хэлж байгаа санаа нь одоо тэр чинь нөгөө бид нар тогтож байгаа үзэл бодол гэсэн үг шүү дээ. Mental hand-ийн итгэл үнэмшил гэсэн үг. Ийм итгэл үнэмшилтэй болж өөрчлөгдсөн. Юм харах өнцгөө жоохон л өөрчлөхөд арай өөр болж байгаа. Нөгөө айц, дөгшүүр, шунал гэдэг ийм юмд хоригдохой болоод арай хайрцагнаас гарч чөлөөтэй сэтгэж байгаа. Энэ боломжийг нөгөө mental hand гэдэг зүйл маань гаргаж өгч байгаа. За тэгвэл шүү дээ. За сургалт авсны бараг л ярьчлаа дөө. За яг сургалт авсны дараа гарсан гоё бодит өөрчлөлт, бодит гоё үр дүнгууд яг тийм фактууд тий. Сая бол яг ерөнхийд нь ярьлаа шүү дээ. Яг ингээд хэлсэн үгнүүд бол бүгд их тоймны ерөнхий хэлэхэд нөгөө нэг амархан нөгөө нэг юунууд байлаа. Хэлэхэд амархан гэхээр жоохон юу яаж байгаа сонсогдоод зүгээр нөгөө юунууд одоо гадуур байдаг ийм сургамжт үгс тий байгаа байхгүй. Тэнгүүд яг мэдээж тэд нар бол үнэн л юм хэлж байгаа л та. Тэнгүүд энэ сургамжт үгс чинь яг хүнд сууна гэдэг чинь өөрөө нэлээх процесс үүдэг. Процессын дараа амаараа хэлнэ гэхээр амар амархан хэлэх гэсэн үг байхгүй. Тэгээд чи бол яг суулгаад хэлж байгаа гэж бол би мэдээд байгаа. Хэр хичээс гэсэн чинь бол би харсан болохоор мэдээд байна тийм. Тэгэнгүүт одоо болохоор тэрийг илүү задлж яриа те. Яг авсны дараа яг ямар үр дүн бол. За жишээлбэл энэ голооз мах те. Тэгээ энэ дээр нэмээд жишээлбэл яг тийм наривчлсан үр дүнгуудыг гоё тоочны нэг нэгээр нь хэлвэл тооч бол. Ерөнхийдөө нөгөө нэг одоо нөгөө нэг өмнө байсан сайнаа одоо байсан сайнаа гэж харьцуулж ярина л гэсэн үг л дээ. Тэгэхээр өмнө байсан сайнаа болохоор юу яадаг байсан гэхээр жоохон ингээд PNL хараад жоохон ашиг онгол шууд авчдаг гэсэн байхгүй. Одоо бол ингээд төвчөртэй хүлээгээд яг стратеги дагаад нөхцлөө хүлээгээд типэн дээр хөрвөл аавна стоп лосс цохол цохно гэд ингээд ажилладаг байсан. Энээс хойш нөгөө миний нөгөө RR-ын харьцаа ер нь айгүй өндөр болж гисэн. Тэгээ би RR-аа 2.4 гэж 2.4-оор барьдаг байсан. Одоо сүүлдээ яасан гэхээр за үнэхээр 2.4-оор болоод байгаа юм чи яагаад би одоо мундаг маструудыг нэг харьцах нь 12-оос дээшээ барьж болохгүй ингээд. Тэгээд энийгээ туршсан 2-3 удаа айгуу гоё амжилтаас одоо хамгийн сүүлд гэхэд 240 pip. Гэхдээ би stop loss-а 10 pip-ний зайтай тавьсан. Тэгээд миний 10 pip-ийг цохоогүй. Тэгээд дээшээ явчихдаг тий. Ингээд болоод байгаа юм чинь би яагаад маструудыг тэгээд хүн ингээ өөрөө хорчтой юм шүү. За ингээд 2 нэг харьцан 2-той байвал ашигтай гэж жож. Тэрнээс илүү яагаад байж болохгүй гэдэг. Тэгээ би хайрцагнаас гарч ирж байгаа. Тэгэхээр юу гэдэг чинь RR гэдэг нь амар чухал байхгүй. RR чи одоо юу гэдэг чинь 100 удаа ч юм уу 200 удаа фейлдсэн ч гэсэн RR 3 юм уу 4 удаа ингээл давхад буцаад бүх алдагдлаа дээрээс нь плюс ашигтайгаа аваад гарч ирдэг. Тэгээд энэ нөгөө тууштай, төлөвлөгөөтэй, зорилттой, плантай орж байгаа гэдэг зүйл маань энэ RR гэдэгтээ уяад өчгөр ерөнхийдөө нөгөө магадлалын хуулиараа бас нөгөө нэг тоон утга байхгүй чинь нөгөө RR гэдэг зүйл чинь нөгөө харьцаагаар
хичнээн олоодаа одоо магадгүй win rate айгу бага байж болно заяа. Тэгэхэд R айгу өндөртөө ордог хүн бол win rate нь бага байсан ч гэсэн ашиг нь плюсаар гарч ирдэг. Та ч гэсэн туршаад одоо ингээд тэмдэглээд ингээд үзээрэй. Зүгээр нэг харцсан 2-тай байхад ямар аа, нэг харцсан 3-тай байхад ямар аа. Одоо нэг харцсан 10-тай байх юм бол жишээлбэл 9 алдаж болно гэсэн үг шүү дээ. Тийм, ер нь бол 9 алдаад 10 дахь нь биелэхэд яг балансаа барьчлаа л гэсэн үг. Тэгээд одоо сүүл шинжилсэн гэдэг чинь stop loss маш бага тавьдаг болсон ерөөсөө. 10 pip 20 pip-с дийлэхгүй. Инхээр за бүр ингээд багаар байдаг чинь $40 эртүүлэл тэрийгээ ингээд 40-ыг одоо 12-оор үржүүлээд тий. Тэгэж олдог болно гэсэн үг. Тэгэхээр ийм сэтгэл зүй одоо ер нь open mind нэг юм битээ өөрийгөө хорь. Чи үнэхээр чадвар байгаад үнэхээр мэдлэг ихлэ байх хэвээр. Мэдлэг байгаа чадвар байгаад мэдлэг чадвараа зарчимд оруулаад ийм дисциплин цахилга батанд оруулчвал үр дүн бол угаасаа гардаг гэдгийг өөрөө мэдрээд байгаа байхгүй энэ л айгуу гоо. За би чамайг бүр ухаад гүнрүүл орохыг хичээгээд байна л та. За тэгвэл заяа. Түрүүн сая ярьсанууд нь бүгдээрээ шууд нөгөө төлөвлөгөөтэй холбогдчихлоо. Тий. Ерөөс төлөвлөгөө болсонгоо болсон, сетаптай болсон, системтэй болсон гэж яриад. Тэгвэл яг ийм системтэй болохын тулд одоо яасан учраас ийм болсон гэж үзэж байна. Ерөнхийдөө энэ нөгөө нэг юу ахгүй. Юунаас асуулт юунаас нөгөө нэг мэдлэг чадвар юу гарч ирдэг гэхээр мэдхгүйгээс гарч ирдэг байхгүй. Одоо болохгүй мэдлэггүй хүн мэдхийн тулд мэдхгүйгээ судалж эхэлдэг. Тэрийгээ таньж мэддэг. Мэдхгүй байх тусмаа айгуу сайн. Алдах тусмаа сайн. Алдаа юун дээр вэ гэдгийг ухаж анализ хийж тэндээс хариултыг олж авдаг гэсэн. Одоо юу алдаад байна те? Юуг илүү би одоо нөгөө юуг илүү сайн ингээд одоо ихэнх хүмүүсд их л ахaltaа одоо нөгөө нэг одоо стап гарангуутал тэр ингээ бүтээд ш тийшээ фокуслаад ш. Тэгэхээс илүү би нөгөө алдаа руу фокусдаг гэсэн. Угаасаа би стап бүх юм яваад байгаа. Миний алдаа юун дээр вэ? Энэ алдааг би яаж багасгах вэ? Яагаад ийм алдаа гаргах ч үгээд тэрэн рүү орох тусам алдаа маань өөрөө хариуг надаа ингэж өгж байгаа байхгүй. Тэгээ судлангууд тэгэхээр ерөнхийдөө алдаагаа багасгаал ер нь нөгөө алдааг багасгахын тулд юу хийсэн бэ? Унш судалсан. Найзуудтайгаа ирсэн, багшаасаа бас хичээл авсан. Судалгаа хийсэн. Тэгээ миний нөгөө нэг даваа тал юу байдаг вэ? Шууд хэрэгжүүлдэг. Одоо өнөөдөр ингээл та надад нэг юм зөвлөлөө гэхэд би бич тэмдэглэж аваад туршаад үзнэ. За тийм тэгдэг. Тийм энэ маань намайг ингээд хөгжөөгөөд ерөнхийдөө нөгөө сайн буян ингээд самурай гэдэг чинь тийм хөшин хүнийг бүтээгээд яваад байгаа. Тийм би зүгээр хий хоосон юм дургу хий цалцаа яриан дургу яагаад тэгдэг вөхөр тэр бол цагийн гарц яагаад ингээд хэрэгжүүлээд яваад идэг юм бэ гэхээр үнэхээр үний юм туршаад үзье. Үнэхээр үнэн бол би энийг өөртөө авъя гэдэг чинь. Тэгээ би хүн болгонд яагаад нээлттэй байдیں۔ Гэхээр хүн болгоныг хүндэлдэг байхгүй. Надаас илүү ямар нэгэн сайн давуу тал энэ хүнээс суралцах юу вэ гэж одоо би ерөнхийдөө энэ communication одоо хамт одоо суралцж байгаа багийнхандаа амар багштаа ч гэсэн маш баярлалаа. Би талхлаа байн хэлдэг. Яагаад тэгэхээр та нар минь намайг бүтээж байгаа шүү гэдэг. Миний үнэхээр болохгүй бүтэхгүй байгаа юу ингээд гоё гаргаж өгөөд тэд нар ингээд өөртөө яг ингээд гоё шеэрлээ тэг ингээд лайв амар гоё тийм family байдаг хгүй. Одоо яг body гэд найзуудын тийм гоё юу болж чаддаг. Тэгээд хоорондоо айгу тийм илгэсэг тотно. Тэгээд мэдж байгаа чадж байгаа нэгэндээ ингээд зааж өгдөг те. Багш нь ч гэсэн гоё ингээд мэдгүй чадахгүй юм бол дор нь хэлээд өгдөг. Энэ болгоно л ингээд бүтээгээд идэх хгүй. Багштай гоё давуу тал байна. Тэнд сурж байгаа зэрэгц сурж байгаа мөр зэрэгч байгаа залуучууд гоё зан чанар байна. Тэрийг ингээд өөртөө суулгаад ингээд аваад явчих гэсэн. За окей. Vantage Mobile App. Таны санхүүгийн ухаалаг туслах. Дансны үлдэгдэл, арилжааны түүх, графикууд, мэдээлэл зэрэг бүх хэрэгтэй мэдээлэл нэг дор. Олон төрлийн төлбөрийн хэрэгсэл. Банкны шилжүүлэг, карт, крипто, e-wallet дэмждэг. Бодит цагийн график, дүн шинжилгээ ашиглан үн ханшийн хөдөлгөөнийг шууд хянаж. Урдан хэрэглэхэд хялбар интерфейс. Цаг үеийн онцлог үйл явдал, үн ханшийн огцом өөрчлөлт, арилжааны сануулгуудыг цаг алдалгүй хүлээн авна. Vantage-с санал болгож буй онцгой урамшуулал, кэшбэк, арилжааны бонусуудыг төрүүлж мэдэх боломжтой. 24/7 support. Танд асуудал тулгарвал шуурхай туслах мэрэгжлийн Монгол ажилчтай. Vantage Mobile App. Хөрөнгө ухаалаг удирдах, арилжааны шийдвэр гаргахад танд туслах хамгийн найдвартай хүчирхэг платформ. За окей, тэгвэл ингэсэн байна гэж би ойлголоо.
үзэгч ч гэсэн тэгж ойлгож байгаа байх гэж бодож байна. Ер нь бол мэдээж сул талууд бол ингээд тоочны байгаа. Гэхдээ ер нь бол өөрийнхөө ойр тойрны хүмүүсээс ерөөсөө сайнуудын түгээд авчи. Тэгээд дээрэс нь гаргаж болохгүй алдаануудыг бас судалсан байна тийм. Тэгээд гаргаж болохгүй алдаануудыг засъя. Бид тэргүй надад алдаа өчнө олон байгаа юм байна. Ингээд эндээс би өөрийгөө бүтээ. Ерөөсөө л энэ юм байна шүү дээ тийм. Хамгийн гол нь ер нь нөгөө нэг хүний итгэл үнэмшил чинь нөгөө нэг төрсөн орцсоноос бүтдэг гэдэг шүү дээ. Яг тэрэн шиг одоо юу гэдэг хүн аав ээжийнхаа одоо зан характерыг копид авдаг гэдэг шиг би болохоор найзууд болон ингээд үзсэн хичээл нүдэнд ангаа харагдсан бүх энэ болгоноос сайн муу гэж ялгаад үр дүнтэй үгүй гэдгийг туршиж үзээд өөрөөрөө мэдрээд үр дүн өгөөж өгөөд байгаагаа л ер нь тавтаад яваад байна л гэсэн үг байна. Тийм. Тэгэхээр бол бас айгүй гоё төрөл байна л да. Бас миний ерөөсө бодож байгаа үйл үнцэг байна. Одоо би бол жишээл ингээл өөрийнхөө алдаануудыг яг өөрийнхөө гаргаж байгаа алдаанууд дээр л төвлөрүүл. За окей, энэ алдааг засъя. Засчлаа одоо энийг засъя гэдээ явдаг. Тэгэнгүүт чиний хувьд бол бүр цогцоор нь тийм. Цогц байлгаад шүү дээ. Тийм. Нийтэд нь өөрчлөө тийм. Зүгээр л яг миний алдаа гэхээс илүү зүгээр л трейдеруудын гаргадаг хамгийн түгээмэл энэ алдаануудыг нэг нэгээр нь засаа гэдэг ч юм уу. Тийм л юм болсон байна. Тэгээд энийг шууд гаргаж ирээгүй. Одоо юу гэдэг шууд нэг хүнээс аваагүй гэсэн. Энэ чинь ингээд цугларч маш олон хүнтэй ярилцсан, дотн ярьсан, дээрээс маш олон ном уншсан. Одоо нөгөө трейдеруудтай холбогдлолтой ингээд англи, монгол гадаад энэ олон номнуудыг бүгднийг нь уншаад зарим нь нөгөө нэг уншаад хитрхи ингээд уншцаа айгу байгаад идэж. Тэрийг ингээд одоо юу гэдэг багцлаад одоо нөгөө ашиглаа одоо орж үйч ашиглаад энэ номны гол сэдв юу вэ гэдэг ч юм ингэж хайгаал нөгөө гол сэдвнүүд гараад ирнэ. Гол сэдвийн шууд тэр сэдвээр нь дахиж интернетээс хайгаал өөр энийг гоё ингээд дэлгэрүүлсэн яг ингээд point нь олж mind нь хэлсэн ямар ном байна гэл нэг номоос шоолон номноос харьцуулж үзэл дээрээс нөгөө нэг хамт трейд хийгээд байгаа найзуудын сэтгэл зүй стратеги гэл бүх юм ингээл энэ ном дээр яриад байгаа шиг үнэхээр тийм байна уу үгүй юу гэл ингээл шалгаал маш олон мэдээлэл ингээ баазж үзэл туршаад байгаа байхгүй. Тэгээ түрүүн бас хэлсэн шүү дээ. Зүгээр шууд би зүгээр нэг онцлог шууд туршдаг хүн гээл тий. Шууд хийдэг хүн. Шууд хийдэг. Тэгэл болж болохгүй нэг ингээл тэгээ тэмдэглэлээ хөтлөл тэмдэглэлтэйгээ харьцаал тэрийг ингээл дисциплин болгох. Тэгэхээр бол маш ирч хүчтэй яг асаж буцалж яваал юм байгаад байна шүү дээ. Ер нь бол сайн сураал хичээ арт нь гарыг гэл тэгэл тэрийг бол эрчимтэй хийж байгаа юм шиг. Тийм эрчимтэй судалгаа хийдэг. Окей. Зарим хүмүүс бол бас юу яах дундуураа ингээд манраад явчих давууг нь асуудал үүсчиж магадгүй гэтэл бол ингээд ямар ч одоогийн байдлаар бол болоо яваад шүү дээ. Би ингээд зорилго тавьсан байхгүй багш гал бол одоо би миний хувьд нь бол багш бол 5 дахь левелд нь хүрсэн байгаа тоххой ингээд хүмүүсийг сургаа тэрнээс ингээ гоё кайф авдаг. Би яг тийм болохыг хүсэж байгаа учраас би энийг үнэхээр эцэст нь хүртэл судлаад үнэхээр л ийм л юм байдсан байх гэж мэдээд мэдсэн цагтаа би хүн заах одоо хүнд юу гэдэг чинь энэ ийм байдэн шүү гэд жаргал зовлонгийн үзчихээ. Хүн задлаа уйдмаар байна гэдэг шүү дээ. Тийм болтлоо л ингээд үзэж судлаад хүн уусаа мэддэг юм ал айгуу гой хүн төгөлдөр ярьж заадаг гэдэг ч юм харцдаг байхгүй. Тийм болохын тулд би дутуу алдаа гарахт болгондоо надад юу дутуу байна энийг ингээд мэдээ багшаасаа асууя гэл найзуудаасаа яа гэл юу болохгүй ингээд өөрийгөө манай багш бас хэлдэг байхгүй ингээд өөрийгөө гаднаасаа ажиглаа чи сэтгэл хөдлөлөө одоо юу гэдэг чинь удирдах чадахгүй. Үнэхээр өөрийгөө гаднаас ажиглаад байвал ийм сэтгэл зүйдээр ийм одоо үйлдэл гаргуул зөв юм байна гэдэг чинь энэ бас манай нэг хичээлээ бас онцлог тий. Тэр болгоныг бас шингээгээл шууд ингээл аваад хэрэгжүүлээд байгаа. Манай хэд чинь заримаа сонсоод нэг тийм ярьж ин да гэл энийгээд өнгөрт. Би болохоор аваад хэрэгжүүлээл тэмдэглээл өөр дээр гаднаас ажиглаад байгаа. Ямар ингээл. Энэтэй холбогдуулаад бас үзэж байгаа хүмүүстээ бас аюугаа мэдээлэл өгч. Сэтгэл зүйтэй холбоотой арилжааны алдааг хэрхэн залруулах тухайд хэлэхэд болоо л шүү дээ. Ийм байгаа юм. Хэрвээ чи хамгийн муу сэтгэл зүй дээрээ байгаад алдагдал хүлээгээд байгаа бол төр зогсох хэрэгтэй. За тэгээд зогсчоод энэ бол маш тодорхой л да тэгээд төр зогсох хэрэгтэй. Хамгийн гол нь бидний ашиггүй арилжаа гэдэг хүмүүсийн гаргадаг алдаа болохоор зогсчоод өөрөө ямар алдаа гаргасан дээрээ төвлөрөөд тэрнийхээ техник алдааг засахыг оролдоод байдаг. Буюу сэтгэл зүй хамгийн муу үедээ техник алдаагаа засахыг оролддог. Энэ ерөөсөө буруу. Тэгэх юм бол чи дахин давтагдчихгүй өөрөөр алдаануудыг гаргасаар байх болно. Тийм учраас сэтгэл зүй муу байгаа үедээ өөрийнхөө гаргасан алдааны техник алдааг засах шаардлага ерөөсөө байхгүй. Өөрийнхөө гаргасан тэр алдаагаа хүлээн зөвшөөрөөд сэтгэл зүй дээрээ л эхлээ ажиллах хэрэгтэй. Сэтгэл зүй дээрээ ажил дуусаад окей болцлоо гэсэн үедээ техникийн алдаагаа бас хайж болно. Гэхдээ ер нь баг хайгаад хэрэггүй.
угаасаа чиний сетап чинь баг бүрдсэн байгаа хэрвээ чи олон жил арилжаалж байгаа бол гэж хэлмээр байна. За яг бүр энэ их чухал. Амар нууцлаг юм а хэлээ л та. Одоо яг саяны ярьсан зүйлүүдийг би одоо шууд одоо юу гэдэг Excel дээр ингээд шууд хүн чинь айгу нөгөө шийдвэр гаргахтаа яхан тэнэгдүү байдаг хөө. Одоо нэг доктор хэлсэн байдаг. Хүн бол өдөрт 2 удаа л зөв шийдвэр гаргадаг юм. Ихэнх нь буруу байдаг гэд. Тийм учраас би нөгөө зарчимтай байдаг гэдэг байгаа шүү дээ. Тэн дээр ингээд асуулгууд байдаг хөө. Яг саяны багш хэлсэн. Би одоо зон дээр байна уу? Сэтгэл санаа чи ямар байна? Яг ингээд асуулгууд та өнөхөр арилжаа ихэд бэлэн үү гэдэг ч юм ингээд асуулгууд байдаг хөө. За бэлэн биш вэ гэдээ хариуллаа. Тэгэхэд бол одоо энийг яаж тайвшруулдаг гэхээр урт гүнзгий амьсгаа ав гэдэг. Тэн дээр нь оруулж амьсгаа авсан уу? За та бэлэн үү гэдэг дахиад өөрөөсөө асуудаг. Арилжаан дээр ерөөсөө хоцорно гэж байдаггүй. Яг дөнгөж ихэнд одоо орж байгаа усууд 1-2 жил ч юм нэг болж байгаа усууд ингээд яваад өнгөрчлөө. Ингээ араас нь ингээд хөөгөөд идэх байхгүй. Тэг шаардлага байхгүй. Арилжаа бол өдөр шөнөгөөрөө хамаагүй ингээ явж л урсчл байдаг. Нөхцөл зах зээл эхлэл гэж байхгүй, төгсгөл гэж байхгүй тийм. Ингээл өрнжидэг. Тэгэхэд та зүгээр яг тохиромжтой цаг, тохиромжтой өөрөө ч тохиромжтой байх. Ер нь хүн өөр дээрээ л ажиллаж байгаа юм л. Тэрнээс одоо юу гэдэг маркетаас болоод би алдчихлаа. Маркет миний эсрэг яваад байна гэдэг ийм бодол бол зүгээр яхаа нөгөө анхан шатандаа угаас хүн болон тийж бодогддаг. Маркет юу хэлдэг вэ гэхээр зөвхөр мэдээллийн урсгал байдаг. Ном уншдаг бол номыг бид нар уншиж сурж байна л гэсэн. Ном зөв уншиж сурчвал тэргээрэл ордог. Тийм учраас та бүхэн маань би нөгөө нууц яриа гэдэг ингээд Excel дээр ингээд шийднүүд өөр асуудлууд байдаг, чек-листүүд байдаг. Тэрнтэйгээ шууд харьцаад явдаг гэсэн үг байхгүй. Орхоос өмнө асуудлуудаа асуудаг. Бэлэн үү? За стратеги бас бичсэн байдаг. За би юугаа трендээ тодорхойлсон байна уу? Тодорхойлсон байна. За орох нөхцөлтэй 2 зоон байна уу? Зооноо тэмдэглэсэн байна. За зоон дээр ирсэн үү гэдэг. Яг ингээд процесс бодит байгаа actual time-ыг Excel файл дээр шууд ингээд тэмдэглээд шууд харьцаад явчихдаг. Одоо маркетыг харьцаад юм гэсэн үг шүү. Тэгж яагаад эцсийн шийдвэрээ яг гэл нөгөө планыхаа дагуу гаргадаг. Тэг та одоо бүхэн ингээд нөгөө яагаад ингэж яриад юм гэхээр сонсохоор айгүй амархан хийх гэхээр болдгоо байхгүй. Тэгээд ямар нэг юм орхитуулцаад идэх байхгүй. Одоо юу гэдэг чинь техникээ бодвол зөвхөн техникээ бодоод идэх сэтгэл зүгөө бодгүй ч юм уу тий. Энэ болгоныг чеклээд ингээд давхар явхаар ямар ч гап гардаг байхгүй. Одоо ямар нэгэн дутуу ямар нэгэн одоо тэнийг үйлдэл гарах юм байдаг. Одоо миний Excel дээр хүртэл одоо би ингээд өдрийн таргт байдаг байхгүй. Одоо тэдийг болно гэд миний Excel дээр ингээд харьцаал би нэг тэдийн одоо reward авлаа гэж тоогоод хийдэг байхгүй. Миний Excel дээр шууд warning гарчдаг. Та одоо өнөөдрийнхээ лимит хийсэн байна. Дахиж орох оролт хийхгүй өнөөдөр сайн хийлээ гэж баяр хүргэе гэдэг ингээд бичиг гарч ирдэг байхгүй. Бүгдийг ингээд автоматчилсан гэсэн. Яг Excel дээр харьцаад явдаг гэсэн тийм. Энэ болохоор миний яг хувийн одоо болоод байгаа зүйл байхгүй. Энэ бас их гоё өнцгөө шүү дээ. Тим автоматар гараад ирчихвэл хүн ашигингүүдэд цаашаа дахиад хийх гэж суучдаг шүү дээ. Тэрийг бол шууд зогсоох юм шүү дээ. Тэгээд энэ нөгөө бас нөгөө ном унш судалсан тэрнээс авсан зүйлээ хэрэгжүүлж байгаа тэрийг бодит болгож байгаа жишээ байхгүй. Nice. За, яста факт сонсгосон их гоё факт сонслоо. За тийм ээ. За тэгвэл одоо суур арга барилч юу юм бэ? Ерөнхийдөө яг л нөгөө яг ингээд ярихаар ингээд адилхан болоод байгаа. Бид нар чи яг л нэг багш нарын шавнар тэгээд яг тэнгуүч одоо нөгөө нэг өөр кейсүүд байгаад байгаа болохоор би асууад байгаа юм л та. Багшаа би SMC 60% ашиглаад таны FIBOG 40% ашиглаад 1000 олгочлоо гэдэг ч юм уу те. Ийм кейсүүд байна шүү дээ. Тэнгуүч жишээлбэл одоо юу гэдэг бас нэг сурагч эмэгтэй сурагч маань хувьд жишээлбэл дерив дээр арилжиж байна. Тэгвэл ер нь бол мэдээж FIBOG роялтын цэгээ олж чинь тэгээд өөр ийм ашиглаж байна гэдэг юмнууд байгаад байна. Яг чиний хувьд бол энэ одоо сургалтын давуу тал гэдгийг одоо яг тоцтоод ярил л да. Яг юу заагаад байна вэ? Яг entry орох одоо key level бидний хүссэн key level-ийг ер нь бүх арга барилууд key level хаана гэдгийг зааж өгдөг. Одоо тэрийг батгүй юу гэдэг дээр л одоо ерөнхийдөө шинжилгээгээд ордог. Энэ арга маань одоо яг хамгийн нууц гэдэг шиг яг гоё key level-ийн зааж өгж байгаа байхгүй. Тийм учраас би key level-ээ багшаахаар олчиж байгаа. Бусад арга барилууд гэдэг чинь миний нөгөө үзэж харсан юм зүгээр давхар confirmation л гэсэн. Тэгэл багшаахаа одоо яг юугаар ингээд key level олоод энэ дээр нь бусад арга барилуулж одоо нөгөө setup үйлцэн гэдэг чинь тэргээр confirmation-ыг л тэгээд ордог гэсэн. Тэг уус яг гол цөмөн л нууц нь энэ л байгаа байхгүй. Яг хаанаас орох уу гэдэг тэрийг гой зааж өгч байгаа болохоор энэгээр ерөнхийдөө тагж байгаа гэсэн. Окей. За тэгвэл ийш орсон юм чи даваа тал руу орсон юм чинь гулгаад бүр шууд орч ил доо. Даваа тал өөр ямар даваа талууд байна? Ерөнхийдөө
Энэ одоо бусад сургалтуудыг ингээ ажиглаад ахаар ерөөсөө нөгөө сэтгэл зүг гэдэг талаасаа ерөөсөө байдгүй. Тэгээ усууч нэг сэтгэл зүгээ анзаардгүй сонирхдаггүй. Тэгээд энэ сэтгэл зүг гэдэг зүйл яагаад амар нөлөөтэй байд юм бэ гэд яагаад нэг эргэлтийн цэг байгаад байд юм бэ гэхээр энэ нөгөө шийдвэр болгон чинь сэтгэл зүйтэй айгу шууд хамааралтай. Хичнээн сайн техник анализ хийдэг ч гэсэн үнэхээр сэтгэл зүйн докторгүй ч юм уу үнэхээр одоо юу гэдэг ууртаа бохимдсон цаг завгүй ч юм уу ямар нэгэн одоо сэтгэл зүйн одоо ямар нэгэн зөрчилтэй байлаа гэхэд та үнэхээр анализ зөв хийсэн мэт боловч өөрийгөө хороод тэр чинь буруу болт гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ сэтгэл зүг гэдэг зүйл амар том нөлөө байдаг. Ер нь бол би сэтгэл зүг ерөнхийдөө одоо 60 одоо тактик анализ юу 40% гэж байна. Ер нь сэтгэл зүг айгу чухал гэж чухалчилт авч үздэг байна. Тийм. Доктортой удаан бай гэвэл сэтгэл зүгөө доктортой байлга стафта бас үнэнч бай. Одоо ингэж бол тийм. Яг бүх юмнууд ингээд гой нэг ингээд лайн дээр ороод байгаа. Тийм. Яг ингэсэн л гэсэн үг байна л да. Ямар ч суулсан ишээ ороод ирнэ гэдэг нь яг нэг ийм цогцом бүрдүүлчихэд байна өөртөө тий. Яг нэг ийм цогцом хаанаас нь ч асуусан энэ цогцомны энэ талаас нь орчдөг. Энэ талаас нь орчдөг. Тэгээ энийг л тайлбарладаг болчдөг тий. Тийм байдалд орчод байна гэсэн. Өөрөөр хэлбэл өөрийгөө бүтээгээд бийжиж эхэлж байна гэсэн үг шүү дээ тий. Маш гоё. Тэгээ 3 дахь шат руу орох гэдэг шүү дээ. Чадвар гэдэг дээр юу н алцаад байна л гэсэн үг. Чадвараас суулгаад автомат болох гэдэг юм. Мэдлэгтэй мэдлэг байна уу байна. Чадвар нь автомат болохын тулд одоо хичээгээд явж байна гэсэн. Өмнө тэгээд ямар арга барилтай байсан юм? Өмнө нь бол тэгэл ерөнхийдөө нөгөө нэг царцаа нүүдэл гэдэг шиг үсчээл гэдэг. Яг л нөгөө нэг экстраверт сангвиник хүний л шинж байна тий. Ер нь бол нөгөө хаана юу вэ гэж үсчээл тушаал гэдэг. Тэр нь үсрээл тэгэнгүүтээ хамаа намаагүй ороод тий. Ороод нөгөө шууд тушаад үздэг гэсэн шүү дээ. Тэгээд тушаад байгаа байхгүй. Энэ нөгөө энэ болохоор өөрөө нөгөө ачивмент буюу юм юу би дүнэлт гаргачлаа заяа. Ерөөсөө юм шууд хүн юм байна. Шууд хүн. Шууд ингээл туршдаг үсэрдэг арилжаараа ордог юм хүн. Тэгэнгүүт хамгийн гол юм яриач ихээр төлөвлөгөө яриад байгаа учир нь гэвэл шүү дээ. Ерөөсөө л өсчихгүй болохын тулд тий сахилга бат төлөвлөгөө судалгаанаас бүрдсэн юм шүү гэдгээл ерөөсөө дахин энэ цогц зүйлийг яриад шүү дээ. Тий. Одоо бүр амар ингийн юм яриа л та нөгөө анх нөгөө багшаах хичээлийг үзчихсэн аахгүй. Тэгээд дундуур нь орцоо амар яарад нөгөө бусдтай зэрэгцхийн тулд гэдэг нэг юм нэг юм баатарлаг байх гэж юм нэг яг орох гэж юм. Тэхийн бол ингээд нөгөө л нэг сангвиник наач их гоё шээ. Нөгөө нэг сангвиник ч юм экстра юм гараад байгаа байхгүй. Тэгээд юуг ойлгосон бэ гэхээр өөрийгөө эдлэн гэдэг чинь. Тэгээ одоо бол юу баха одоо багш надад шинэ хичээл заалаа гэхэд би тэрийг амар тогтов. Өдөртөл зүгээр нэг л зүйл ойлгочих гэдэг ч юм уу. Амар удаанаар ингээд дахин үзээд тэгээ илүү дутуу юм үлдээчээг байгаа. Би буруу юм ойлгоагүй байгаа гэдэг амар харж бүрэнд үүсэр. Одоо нэг өгүүлбэр бүтэн уншина л гэсэн үг байхгүй. Өмнө нь болохоор зүгээр энэ өгүүлбэр дээр хэрэгтэй юм юу вэ? Надаа үнэн хэлсэн юм юу вэ гэж хараад ингээд дутуу уншаад хальт зүгээр ингээд үсчээд явдсан бол за энэ өгүүлбэр дээр би юу дутуу ойлгоод байна. За цаашаа явахгүй. За эхлээд энэ ихний хуудасаар ойлгочих гэдэг ч юм. Яг ийм доктортой уус сууртай юмыг удаан хаардаг гэд энэ нөгөө маа багшийн бас зан л та. Тэрийг яг ингэсэн. Тэрийг одоо суулгаад байгаа тийм. Яг ингэсэн. Чи орж ирэл орж ирэнгүүтээ нэг сар хүрэхгүй хугацаанд за нэг хагас сар хугацаанд маш хурдтай бүх юмаа сураал ингээл явц. Тэгэл ерөөсөө юм болохоор яраал энийг тэрийг гэж бүгдийг за дуусчлаа гэж одоо ингээд гээл тэнгүүд чи юусэн болохгүй байна. Доош тавг 2 шүү дээ. Доош тавг 2 та хоёр юусэн болохгүй байна. Та хоёр яг одоо энэ дээр харж гинөө. Намайг ингэж сухаар ингэж хариулж, та хоёр л ингэж хариулж гин гээл дээ. Яг гардаг тийм. Тэгэл за яг тэрнээс хойш за болигээл айгу суларцсан. Тэссэн чинь суларсан байсан шалтгаан нь болохоор ингэж божигч дайрахгүйгээр ерөөсөө яг ингээл бүх юмнуудаа дахиад эхнээс нь удаанаар явсан байсан тий. За тэгэхээр шүү дээ энэ дээр яг би бүр яг гоё дүгнэлт авчлаа заяа. Сонсож байгаа. За энэ юу вэ гэхэд хэрвээ та бүр юм seriously тий бараг 100% extrovert sanguinic хүн юм болвол ерөөсөө л ийм галзуу байгаад байгаа юм байна. Тэрийг одоо саяхан ярьсан зүйлсээр л дарж авахгүй бол арилжаанд үр дүн үзүүлэхэд бол хэцүү. Ийм л дүгнэлт гаргалаа. Зөв. Тийм ерөөсөө л тийм. Одоо жишээлбэл sanguinic хослсон өөр ингээл би заримдаа дутагшаа боддог гэдэг ч юм уу. Тийм байхаараа бол арай өөр жишээнүүд болоод байна. Ахитлал бол чи ерөөсөө галзуу extrovert галзуу sanguinic хүн байгаа шүү дээ. Байгаа нь заримдаа бол айгу даваа талтай болдог. Заримдаа бол жоохон сул тал болчдөг гэсэн. Тэгээд тэрийг ингээд
ерөнхийдөө учир начин болоод ерөнхийдөө амар тийм 50 одоо шал өөр болж ирж байгаа гэсэн үг. Тийм өсцэн гэхээс илүү сангвиник гэхээс илүү одоо нэг уул сууртай энэ шалтгаан юу болчихоо гэд арай өөр болж ирж байгаа гэсэн үг. Юмыг нөгөө уул сууртай харна гэдэг чинь тийм. Доош даваг бас ашинд орсон шүү дээ. Амар ярадсан юм чинь шүү дээ. Та хоёр хоёулаа ашинд орсон байгаад байгаа би их баяртай байгаа. Анхандаа би яандаа л гэж бодож байсан. За окей. За тэгвэл л шүү дээ. Одоо чиний өдрийн эсвэл weekly, monthly ашигын хувьд хэлээд өгөөч. Гэхдээ хэлэхдээ мөнгө хэлж болно. Пип хэлж болно. Эсвэл бол одоо хувь хэлж болно. Ерөнхийдөө имерхүү гэдэг одоо яг хүмүүст ойлголт төрүүлэх үуч. Өөрөөр л хэлмээргүй байгаамаа хэлэхгүй. Эхэндээ болохоор нөгөө нэг RR барьдаг гэдэг ч ярьжсэн шүү дээ. Одоо юу гэдэг чинь 40 пип, 50 пип аваад болдог гэсэн юм. Одоо бол ерөнхийдөө 12 пип барайл ер нь авдаг л болж байгаа гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө 300 200 ер нь пип аавал зорно гэсэн. Юу? Daily эсвэл weekly monthly. Daily-гээр өдрийн 200 орчим пип. Тий 200-аас 300. Угаасаа нөгөө би нөгөө алтан дээр нөгөө нэг ордог байхгүй. Алтан дээр ороод байгаа шалтгаан volatility буюу нөгөө нэг хөдөлгөөн огцон хөдөлгөөн ихтэй учраас яг энийг явдаг зүйлийг яг өдөр болгон яваад байгаа зүйлийг би ягаад тэр фул авч чадах. Хажуугаар нь алдагдал биш үү? Тий алдагдал байгаа. Тий алдагдал нь хэдэн пип байх вэ? Алдагдал болохоор ерөнхийдөө эхэндээ нөгөө нэг 2 RR явдаг байхдаа 40 пип юм уу 50 пипээр тавьдаг гэсэхгүй. Одоо болохоор юу 10 юм 20 пипээр алдагдал хүлээн гэж ерөнхийдөө үзээд тэгээд ер нь өөрийгөө одоо юу гэдэг нэг юмдаа удаан байхгүй дахиад нөгөө челленж тавьж гэнэ гэсэн шүү дээ. RR ахиулъя гэдэг тийм зорилготой. За тэгээд эхнээсээ яг үр нөлөө өгч чинь. Тэгээд энийгээ бас удаан хадгалж байгаа нь энийг бас суралцж байгаа гэсэн шүү дээ. Шууд ингээл юу гэдэг чинь нэг 2 артаа явж байгаа шууд 12 артаа болно гэсэн ойлголт биш шүү дээ. Энийг ингээд суралцаад нутгшуулаад бас өөрийн болгож аавна. Энэ юу ч гэсэн бас найзаас суралцсан. Одоо манай одоо хамт суралцж байгаа найзууд маань чи ингээд өөрийгөө задлаад үзээч. Ягаад ингээд 2хан ар аваад ханж байгаа. 12-ыг ягаад авчлаа, 13-ыг ягаад авчлаа. Мэн чи аваад штэ гэж шууд гэж. Тэгэхээр би ягаад тэр юм шиг гэж болохгүй те. Тэгэл ингээ өөрийгөө челленж хийгээл ахиулаад л яваад байгаа гэсэн үг тий. Тэгэхээр би бол энэ дээр санал зөвлөж байна. Нэг артай байсан ч ер нь болно. Хамгийн гол ашигтай л гэж байна. Тий, ер нь эцсийн тэр нөгөө жилийн төгсгөл нь 3 байс тийш бол ашигтай трейдер гэдгээр л араар нэгтээ өчнөө олон мундаг трейдерүүд. Ер нь гадаад трейдерүүд ингээ харж байхад амар энгийн зүгээр support resistance хардаг. Тэгээл тэрэн дээрээ зүгээр араар нь дандаа хөвчлэн нэг ч юм уу те. За ихтэй л хоёрыг харьцах нэг ч юм уу. Тэгээ зоосны нөгөө нэг хоёр тал байдаг штэ. Араар кингүү та нар магадгүй араараа бүр дандаа халаад ийн гэсэн үг шүү дээ. Араар өндөр байх тусмаа фейлдэх тоон их байдаг байхгүй. Тэгэхээр stop loss олон удаа зохиулна гэсэн үг. Тэр нь бэлэн байдаг. Олон удаа зохиулсан ч гэсэн араараа нөхөд тавтдаг байхгүй. Тэгэхээр сүүлдээ юу болж нэхэр айгуу тийм сэтгэл санаа айгуу тогтвортой stop loss зохиулахтай ер нь асуудалгүй болж эхэлж байна гэсэн үг байхгүй. Тэгээд одоо бас хүмүүс айгуу асуудал. Миний хувьд бол энэ асуулт айгуу утгагүй асуулт юм. Scalp уу, day trade уу гэл асуудаг штеп. Swing trade юм уу те? Swing юм уу гэд. Тэгээ миний хувьд бол энэ айгуу утгагүй байдаг байхгүй. Үндсэн жишээл 15 минутынхаа трend барих юм бол жишээлбэл би swing болчдөг. 1 минутынхаа трендийг барих юм бол scalper болчдөг те. Day болчдөг. Тэгээд энэ ч нөгөө нэг том цагаараа жижиг цагаараа уусаа бүгд адилхан юм хийж байгаа учраас яг би одоо хашийн бүх позишны трейдер юм уу те. Тэгэхээр ингээд хүн надад ингэ асуунгууд би ингэ гацчихдаг байхгүй. Би алийг гэж хэлэх үү гэд. Бүгдийг л бариад байгаа юм чинь. 15 минутынхаа хувьд би тэр хөдөлгөөнүүдийг барьж байна. Эсвэл одоо яах юм би жишээл 15 минутынхаа хөдөлгөөнийг энийг л барьдаг болъё гэхэд тэгэхээр жишээл зарим өдөр ярьж хийхгүй болчихж байгаа юм. Гингүүд би доктортой бөгөөд тогтмол явмаар шүү дээ гэдэг утгаараа. Тэгээд дээрээс нь 1 минутаар ярьж байгаа 15 минутаар ярьж байгааг адилхан. Яг л адилхан байгаад байдгийг. Тийм. Тэгэхээр тийм байдаг. Тийм учраас нэг ярьдаггүй. Гэхдээ бас хүмүүс асууж илээ. Тийм учраас бас асуужлаа тийм. Чи бол scalper. Үгүй. Дээ. Ер нь бол аль нь ч хамрагдахгүй гэсэн. Ялгаахгүй. Ялгаахгүй. Ягаад тэгэхээр одоо маркет маань өөрөө фрактал ахгүй. Фрактал гэдэг нь болохоор зөвхөн энгийн жишээр ярихаар юу одоо нөгөө нэг Орсын нэг тоглоом Жебрск нөгөө тоглоом байдаг чинь жижигхэн байгаал том байгаал жижигүүд нь гарч ирээд идэг те. Матрушка гэдэг чинь те. Матрушка шиг тийм олон давхархтай байдаг байхгүй. Тэгэхээр та айлч давхар дээр байж болно. Тэр фракталаар үйлдэл давтамжийн дагуу давдаг. Одоо нөгөө FIBO гэдэг бид нар ч ярьдаг шүү дээ. Орчлонгийн хуульчим өөрөө бах давтамжтай. Энэ алтны чарч гэсэн юм
давтамжтай байгаа тоххой. Энэ давтамжийг аль хэсгээр нь зогсож чинь хаана явж чинь гэдгээс нь шалтгаалаад таны оролт чинь томоор харж чинь жижигээр харж чинь тэргээр миний бодлоор болохоор яавал гоё юм бэ гэхээр томоор нь эхлээд харна. Томоор нь угаас харангуут том хөдөлгөөн хаана очих уу гэдэг нь давтамжаараа харагдана. Тэгэхэд тэр том хөдөлгөөний давтамж нь жижиг дээр бас яг адилхан байдаг байхгүй. Тэгэхээр тэр жижиг давтамжин дээр нь суугаад ягаад том хөдөлгөөнийг дуустал барьж болохгүй юм бэ гэдэг ч юм. Ийм байдлаар хардаг гэсэн. Тэгэхээр би scalp мөн day to day, swing бол swing ингэж барихыг хичээдэг л гэсэн. Окей. За яг баригдаад байгаа зүйл нөгөө нэг RR гэдэг зүйлд баригдаад байгаа гэсэн үг. За түрүү чи нөгөө нэг ашигын асуулт руу буцаад ороход daily дээр бол өдөртөө 200 pip бариад байна гэдэг ба шүү дээ. Тэгэнгүүт яг 7 хоногт харахад жишээл 500 pip бариагуул байгаа бах тийм ээ. Яг алдагдтал байдаг гэдэг түрүү ярьсан нөгөө win rate гэдэг нэг юу байгаа тах. Усад нөгөө win rate-ийг хараад энэ чинь амар трейдер юм байна гэл 100 юу 70 гарчлаа, 80 гарчлаа, 90 гарчлаа гэл тэр болохоор зүгээр win rate. RR гэдэг чинь болохоор харьцаа гэсэн үг байхгүй. Яг энийг ингээд салгаад үзвэл RR нь ерөнхийдөө усууд бол хизээш нөгөө трейдер усууд бол хизээш чи хэдэн доллар авсан бэ гэж юусаа нэгнээс асуудгүй. Хэдэн RR-аар арилж өг гэж асуудаг. Энэ болохоор чи одоо ингээд баг мөнгө эртүүлээд их мөнгө авсан уу гэдгийг чи нөгөө RR-аар харьцуулж бид нар хуваар тооцдог байхгүй. Юусаа тэгэж юугаар одоо мөнгөнд өнгөөр яддаг гэсэн. Та хэдийн настай ч болно ямар ч арилжаа хийсэн ч болно баг данстай мөртлөө RR чи мундаг гэвэл тэр нөгөө нэг их мөнгийг эрсдүүлээд хожигдоод RR нэг байдаг ч юм гамблинг хийж байгаа их мөнгөтэй одоо мулгуу мөнгөтэй мэдлэггүй хүнээс л айгүй скилтэй байна гэсэн үг. RR нь баг данстай ч гэсэн та явандаа урт хугацаанд тэр их мөнгөтэй хүнийг гүйцэд авах тийм боломжтой л гэсэн. RR гэдэг нь маш чухал. Миний нөгөө нэг энэ орсон юу RR 1/12 гэдэг маань өөрөө 30% win rateтэй байсан ч гэсэн ашигтай гэсэн үг байхгүй. Тэгээ яг энэ айгүй хэцүүлтэй. Яг энэ рүү би нөгөө орж эхэлж байгаа гэж хэлсэн байхгүй. Тэгээ орж эхлэн гэдэг нь юу гэсэн үг гэхээр маш олон удаа ялагдах одоо юу гэдэг маш олон атемптууд ялагдчих магадлал өндөр. Гэхдээ би нэг бариад аваад тэр ялагдлуудыг бүгдийг нөхөд авах гэсэн сэтгэл зүйрөө ингэж орж өөрийгөө челленж хийж байгаа. Одоо яг ийм болж эхэлж байгаа гэсэн. Одоо удаагүй л байна л да. Ер нь тушаад саяхнаас тушаад явж байгаа. Өмнө нь ихтэй 6 сар л өнгөрж байгаа шүү дээ. Өмнө нь болохоор зөвхөн нөгөө нэгийг хацсан 2 RR үздэг байсан юм ингээд. Тийм байж байгаа. Үгүй тийм. Тэгээд тэнгуүч одоо яг бодит байдал дээр бол өдөрт 200 pip бариад 7 хоногт буюу 5 өдөрт те 1000 pip бол үр дүн үзүүлээгүй л байгаа шүү дээ. Тэр бол тодорхой те. Тэнгуүт 7 хоногийн чинь төгсгөлийн pip нь одоо хэд хавцаа их хвчлэн болоод байна. Яг дөнгөж эхэлж байгаа. Дөнгөж эхэлж байгаа. Сүүлийн хэдэн ланч 5 ланч ч юм уу тий. Юм болов мэдгүй байна. Тэнгүүд одоо тэндээс зүгээр дунслаад үтсэн болоо за тий тавьцсан болоо да гэд нэг хальт хэлэхэд. За яг бодоод үзэх нэ. Яг харахгүй бол бас яахгүй байна. Яг ингээд яг нэг тэгж бодож үзээгүй яг юу гэдэг чи яг тийм байна юм байна уу гэдэг. Яг нөгөө урт хугацаагаар харъя гэдэг юу байгаа тоххой. Жил босны дараа ямар байх нь гэдэг үр дүнг харах гэдэг учраас нэг сарх ч юм уу нэг 7 хоногийнхаа юусаа харъя гэж бодгоо. Тэгээд нэг удаагүй болохоор жилээр нь хараад яг жилдээ тийм байна гэж хэлэх гээд байгаа байхгүй тийм. Ягаад гэвэл юу ч болж болно маркет. Тийм ээ юу ч болж болно. За тэгвэл шүү дээ. Одоо ямар алдаа гаргаж байна? Одоо ер нь бол тэгээд зарчмаа барина гэд энэ зарчмуудаа алдагдал хүлээгээд байгаа бол одоо тэр зарчмын дээр ямар алдаа гаргаж байгаа тэмдэглэж аваад ерөнхийдөө тэрийг тавтахгүй л гэж. Үгүй ямар алдаа гаргаж байна харин. Яг нэг амар нэг юу байдаг байхгүй. Бүр мангар нөлөөлдөг юм. Одоо энтэй бүр аягүй тэмцээр ирж байна. Одоо ч тэмцээр байна. Ер нь бол төгөөмөл усаар нөгөө PNL арчдаг байхгүй. Одоо мөнгөнд өнгө гэсэн үг байхгүй. Мөнгөнд өнгө харахаар хүмүүсийн сэтгэл зүй сонирн болоод ерөнхийдөө TP зохих хэмжээ ханаад зэгтээ ирээгүйсэн ч гэсэн мөнгө аваад гарах гэдэг байхгүй. Энэ дээр ер нь тэмцэж байгаа. Заримдаа хаяа гаргадаг. Гэхдээ ихэнхдээ ер нь энийг гаргахаа болж эхэлж байгаа гэсэн. Ер нь бол PNL-ээ харахгүй үнэхээр зурсан нөгөө нэг хэмжээ ханалтын цэг хүртэл барьж хоолт хийж сурч байгаа гэсэн. Ер нь сүүлийн үед бол тэмцэж байгаа асуудал ч ерөөсөө PNL-ээ харах үгүйгийн асуудал байгаа шүү дээ. Ер нь бол тий. PNL дээр биш ерөөсөө процесс дээр төвлөрөх хэрэгтэй. Анханаас орохдоо стоп лоссоо алдах мөнгөө тооцчоод тэрнээс хойш бол ерөөсөө PNL хараад байх шаардлага байна. Энэ бол нэр нэг хүний нөгөө сэтгэл зүйд амар нөлөөлнө. Сэтгэл зүй одоо бүх ер нь л хүн дээр л нөлөөлдөг. Хүн ерөөсөө мөнгөнөө харахаар самуурдаг байхгүй. Тэгээд PNL харахгүй зүгээр яг л таргетаа хараад таргетын дээр юм аваад гарчвал тэгэл зарчмаа одоо нөгөө дисциплин гэдэг байгаа тэрийг барьж ин гэсэн. Өөр ямар алдаа гаргаж байна одоо? Түгээмэл. За нэг алдаа. Энэ түгээмэл байна. Өөр ямар алдаа гаргаж байна?
өөрчтэй гайгүй дээ. Гайг болсон. Ер нь гайгүй. Төгсөрчээ. Нэг төгсрөөгөө тэгээд үзэл байгаа. Ер нь амар нөгөө алдах гад идэг. Одоо намаа ганц нас хотглаад идэг юм ийм болоод байна. Аха. За одоо тэгвэл нөгөө нэг айц алга болсон уу? Ямар айц вэ гэхээр яг ингээд төлөвлөгөөгүй байх та ер нь нэг удаа олчлоо. Дараагийн удаа яах юм? Бүгдийг алдчих магадгүй тий. Аа тэгэнгүүт одоо болохоор тэр айц ч юу нэр бас яг тэр арилжаанд орох үед нэлээ их мөнгө алчгүй гэдэг айц угаас байгаа шүү дээ. Энэ дээр нөгөө нэг би бас нөгөө юу одоо зарчим барьдаг гэдэг. Энэ болохоор нөгөө 1% барина гэдэг дүрм байдаг. Энийг ерөөсөө 2 жилийн дараа л баг мэдсэн. Одоо юу гэдэг чинь багштайгаа таарад гэдэг ч юм уу. Одоо энэ найзуудтайгаа таарад гэдэг ч юм уу. Крүүтэйгээ таарад 1% ашиг барина гэдэг нь болохоор та амиа маш олон болгож ийн гэсэн үг байхгүй. Маш олон амтай байна гэдэг чинь магадлалын хуулиар одоо юу гэдэг чинь 100 удаа бөмбөг шидлээ гэх чинь 80 аллагт 20-ыг оруулах боломжтой. Тэгээ би нөгөө RR гэдээ ирсэн шүү дээ. 20 бөмбөг окей дараалаад оруулчаад миний нөгөө алдсан бүх одоо 80 алдааг шууд нөхөд олно гэдэгт итгээд тэгээд туштайгаар үзэж байгаа гэсэн. Тэгэхээр магадгүй та бүх ингээд юу үрдэн гарахгүй байна. Би ингээд дандаа алдаад байна гэдэг шууд хаюул та тэр зэгтээ шууд give up хийгээл ерөнхийдөө одоо нөгөө амьдрал чинь тэр чигтээ асуудал واخгүй. Энэ асуудлыг хин шийдээд хин тууштай одоо нөгөө алсын хараатаагаар төлөвлөгөөтэйгээр зорилготойгоор зарчимтайгаар яг үйлдэл болгож чадж байгаа нь л хүснээ авдаг байхгүй. Энэ бол маркетинг одоо хатуу үнэн л гэж би ер нь хувьдаа тэгж боддог. Тийм учраас та үнэхээр юмны эцийг харъя, юмыг одоо ингээд тултал нь явъя, үр дүнгийн үзье гэж битээ бууж өг. Таны энэ магадгүй сайн нэг 80 гэхэр ч юм уу солиотой их тоо сонсогч байна. 80 дараалаад алдууд ер нь хин ч гэсэн бууж өгөн тий. Гэхдээ нөгөө магадлал гэдэг зүйл итгээд энэ RR гэдэг зарчим байвал тэр нөгөө 20 удаа гол оруулахад нөгөө 80 алдаагээ чинь засаад дээрээс нь нэмэх плюс одоо нөгөө 80-аас давуулж ашиг авах байхгүй. Энэ дээр л усууд их алддсан болов энэ дээр их усууд хаяад явчихсан болов гэж бодож. Give up хийвэл тэгэл дуусаа. All time lose нөхсөн үү? All time lose нөхсөн. Nice. Баяр үргэлж. All time lose нөхсөн. Ер нь пласта байгаа да. Тэгээд би бас одоо ягаад ийм ихтгэл төгөлдөр ингээд гоё ингээд одоо энэ ярилцлаганаас одоо ингээд шууд ингээ яриад байна гэхээр энэ дисциплин, энэ зарчим, сахилга бат гэдэг зүйл надад үр нөлөөгөө өгөөд байна. Тийм учраас гоё та бүхэн шеэрлээ, та нар ч гэсэн ингээ гоё амьдралдаа хэрэгжүүлээд ингээ гоё юу байгаарэ. Яг ингээ хэрэгжүүлээд яваарэ. Зүгээр битээ сонсоод өнгөрөөгөөрэй гэдэг дээр ингээ айгу гоё гэж. Энэ амар одоо нэг ярихаар мангар энгийн юм шиг болгоч айгу хэцүү. Өөрийгөө та нэг өдөр л хуурахад байна шүү дээ, тий. Одоо 20 өдөр дараалаад ингээ сахилга бат барьсан. Тэр 20 өдрийн сахилга бат нь нураад ямар ч ашиггүй болох боломжтой. Энийг туршиж үзсэн. Яг амьдрал дээр зөх. Тийм учраас сахилга баталаа сахилга батаа барайл ингээ явхад бол эцсийн дүндээ ашигтай байна. Энэ магадлалын хуульд айгу итгэж байгаа. Ер нь бол үр дүнгийг аваад явж байгаа. Тэгэхээр нөгөө юм дээр тухайн орж байгаа арилжаан дээр амар ихтгэлтэй байх нь бол бас их чухал ч гэдэг. Ихтгэлтэй байхын тулд мэдгүй айдас байж болох. Жишээлбэл юу гэдэг имбаланс дээр ханш ирэхэд яагаад ойхыг мэддэг байх хэрэгтэй байхгүй яагаад байд. Яг ойдог гэж юм те. Яагаад байд. Тэрийг ч бол мэддэг баймаар байна те. Яагаад ордер блокос байд. Ордер блок гэж өөрөө юу юм те. Эднийг жишээлбэл мэддэг баймаар байна те. Тэгээд тэднийг мэдээд ирсэн учраас бас өөртөө ихтгэлтэй болж байна. Тийм. Тэгээд тэрийгэ барай сахилга баттай. Дээрээс магадлалын хувьд итгэж байна. Тэгээд маш нууц өндөртэй явж байна. RR гэдэг зүйлд итгэж байна. Энэ болгон зүгээр ярихад айгу амархан хэрэгжүүлэхэд маш хэцүү байдаг байхгүй. Та нар ингээд бодолтой ингээд амар гоё ингээд цамхаг руу ингээд шат бариад явж байгаа л нэг өдөр өөрөөсөө урахад тэр шат чинь тэр жигтэй нурах байхгүй. Жил ч юм уу юу гэдэг чинь 5 6 жил ингээд амар гоё явж байгаа л тэгэл нэг л өдөр ингээд урахад бол тэр 6 жил барьсан юм чинь нураалгана. Энэ зах зээл хязгааргүй боломжийг өгдөг хэрнээ хязгааргүй бас мухардлыг өгдөг гэдгийг та нар ойлгох хэрэгтэй. Тийм учраас энэ шуурга энэ салхи юунд хин хэсвэртэй үлдэж гин энэ цөөхөн яваад байгаа усууд юун дээр үндэслэгдэг гэхээр ухаантай даа гэхээр биш. Энэ юунд гэхээр сахилга бат. Өөрийнхөө нэг асын хараа. Тэгээ төлөвлөгөөтэй сахилга баттаа хүн гэж энийг хэлээд байгаа. Төлөвлөгөөнийхаа дагуу яг тухайн үйлдэлийг гаргадаг хүнийг сахилга баттаа гэж. Одоо жишээ нь би англи хэл сурыг гэд бодъё л да. Тэгэхэд би англи хэлний ном үздэггүй ч юм уу, багшаар хичээл заалгадаггүй ч юм уу. Тэрийг ингээ өдөр болгон тавтахгүйд би хизээ англи хэл сурах юм тийм үстэй. Эсвэл тэр сурсан юмаа хин нэгэнтэй ингээд ярилцахгүй зүгээр ашиглахгүй байгаа гэвэл хизээ англи. Яг тэрнтэй адилхан энэ сахилга бат гэдэг зүйлийг өдөр тутам
never give up тэрийг байнга тавтаад тэгээд эцсийн үр дүнгийн үзээрээ хэрвээ ингэж чадвал зах зээл танд харамгүй одоо юугаа өгнө. Энэ бол ер нь батта ер нь бол үзээд ингээд найзуудаа чарсан гэр ашигтаа өрсөн маш олон найзууд байгаа л та. Тэдний ингээд үзээд хахад бүгдээрээ сахилга баттай өөр ингэсэн зорилготой магадгүй битээр одоо нэг найзтайгаа ингээд суудаа нэг нь бай дарлаа би сэл дарлаа. Гэхдээ битээр өөр өөрийнхөө сахилга бат өөр өөрийнхөө харсан өнцгөр гарч байгаа. Хоёулаа ашигтаа гарч байгаа байхгүй. Тэгдэг. Би тэр хүнийг дуурайгаа ч юм уу ингээд яг орох гэхээр фейлддэг байхгүй. Тийм учраас өөрийнхөө сахилга бат өөрөө харж байгаа өнцгөндөө үнэж байгаарэ гэж л хэлээ да. Тий. Nice. Гоё. Окей. За би сая нэг асууж байгаа мартчихлаа. Юу асууж байгаа? Одоо цаг 20 минут. Зөө. Би сая бас нэг асууж байгаа мартчихлаа. Юу асууж байгаа? За ороо яг л. Хаач чугаар. Бараг болчихж байгаа юм шүү дээ. Тийм үгээд бол яг л чин сэтгэлээсээ халуун сатны ярьсан маш та баярлаа. Дуусгая. За ингээд дуусгая. Би болчлоо гэ. Тий. Тийм. За одоо тэгээд ер нь бол ингэсэн юм ба штэ. Төлөвлөгөөтэй болчихсон ингэсэн те. Тэгэхээр одоо яг учиргүй баяжчаад энэ сууж байгаа юм бол биш тийм ээ. Гэхдээ бүх юм тодорхой болсон. Нэг баяжахгүй байж бас магадгүй. Гэхдээ хангалттай бүх зүйл сайхан болно гэдэгт бол ихтэй байна. Нөгөө нэг улсууд ингэж бодоод идэх байхгүй. Одоо баяжна гэдэг ч юм уу үр дүн айгу хурдан авах гэдэг байхгүй. 1 2 хоногийн дараа, 7 хоногийн дараа, сарын дараа тэр бол зүгээр түр зүрийн одоо нөгөө нэг бодит байдал одоо хий төсөөл хоёрын нөгөө нэг зөрөө гап байхгүй. Одоо нөгөө ихэнх улсууд нөгөө юу ингээд нөгөө мундаг трейдерүүд гэхээр ингээд Lamborghini гэдэг ч юм уу амар том хаус ингээд 9 жор юм үзүүлээл тэрийг ингээд асар богино хугацаанд аваад байгаа юм шиг мэдрэмж төрөөд идэг хэрнээ тэрний хүчний ард юу байдаг гэдгийг юусаа ярихгүй хин ч ярихгүй байхгүй. Тэгэхээр би болохоор яг хүчний ард юу байдаг вэ гэхээр сахилга бат байд юм байна, зарчим байд юм байна. Энийг ингээд олон одоо жилээр одоо 1 жилээр 2 жилээр ингэж төлөөлж яваад тэрэндээ хүрснээ дараа чи нэг өдөр одоо та нар бодолтой ингээд бакалаврын зэргийг авах 4 жил сурч जैन тэ. Тэгэхэд одоо юу гэдэг чинь трейд гэдэг зүйлийг 1 2 зүйл сураад тэгээ шууд үр дүн гаргах үг гэвэл үгүй байхгүй. Энтэй яг одоо нөгөө яг хичээл эрдэм ном үзэж байгаа юм шиг яг ингэж бүр ингэж гоё ингэж бүр ингэж шаттайгаар зөв системтэйгээ бас суурай гоё зөв тавиад өгвөл маш зүйлийг олон зүйлийг тавчлах байхгүй. Хий төсөөлөл, төөрөгдөл, хий одоо ингээ хай FOMO гэдэг чинь тим юм чинь ингээд гап үүсгдэг. Та нар бодит үнэн зүйл дээрээс эхлэе чи, бодит зүйл дээрээс ингээд алхаад яваач. Тэрний дараа одоо угаасаа ингээд 5 жил трейдер хийцэн хүн, 10 жил трейдер хийцэн хүн тэд нар чинь яаж нэхэр өөртөө тэр сахилга батыг ингээд өөрийн мэдлэгөө одоо ингээд толгоонд өвчлөөс болгоно гэдэг шиг ингээд суулгаад байгаа. Автоматар би түрүүн хэлсэжтэй 4-р үе шат трейдерийн 4-р үе шат яадаг вэ гэхээр автоматар хийдэг болно гэж байгаа. Яг тийм болцсон усуучин дэр одоо тэр Lamborghini гэдэг ч юм уу тэр юм ингээд харуулад үзүүлээд байгаа байхгүй. Яг хөшрөний цаана маш их тийм төвчээр хатуужил одоо ингээд одоо юугаар яхад ингээд шат болон дээр чинь ингээд хагарцсан шил байгаа гэсэн үг. Хөл чинь ингээд зүсэгдээл яар сархаавал тэгээд нөгөө гаднаас нь хараад ингээд нөгөө цомоо бариад ингээд нөгөө тавар дээр зогсож энэ ямар хялбархан хийцэн бэ гэж усууд харж байгаа юм шиг тэгж харагдах. Гэхдээ тэр хүн үнэн ирэхдээ ямар сэтгэл зүйн шарах заагуудын бүр нөгөө та нөгөө хэлсэн хамгийн доотлын гүн ёроолын цэг чинь хаана байсан бэ гэдэг чинь тэр болгоныг давж туусны дараа ийм зүйл болдог шүү. За яг зарим нөгөө одоо хит онцгой гэдэг ч юм уу тийм усууд байдаг л та маш богино хугацаанд өртөг үзэл. Гэхдээ дилинг ч юм уу яг ингээ массыг харуул энэ олон хатуу ширүүн болгоныг туулж тэр болгон дээр ингээд өөрийгөө босгож билд ап хийсэн хүн эцэг нь хараад ийм болдог гэсэн. Та бүхэн битээ тэгэж бодоорой. Богино хугацаанд маш богино хугацаанд ийм хурдан амжилт үзүүлэлт ингээд за яг суу гоц биш л тийм байх боломж ер нь маш бага. Ер нь бол ихэнхдээ л хатуу ширүүнийг туулж явсны дараа гарна. Тэгээд та нар одоо магадгүй ингээд намайг ашигтаа өрчлөө гэхээр юу гэдэг чинь. За энэ хүнийг хараад ч юм ингээд айгу гоё болчих юм байна гэж тэгж бас бодож болох уу? Хүн болон өөрийнхөө замаар одоо тэрийг товчлох юм уу, тойруулж явах юм уу, эсвэл ингээд зөв шаттаар ингээд зөв одоо анханасаа ингээд гараагаа зөв тавьчвал магадгүй ингээд зөв явна гэсэн үг байхгүй. Одоо тэгээд одоо манай одоо багш одоо заасан сургалт ингээд анханасаа зөв системтэйгээр ингээд явуул бас надаас илүү хурдан хугацаанд бас гоё
системтэйгээр суурэ тавиад зарчимтай байгаад ингээд өөртөө үнэнч тэгээ та нар бити гадагшаа бити фокуслаарэ. Өөр дээр ажиллаарай, сэтгэл зүй дээр ажиллаарай, сахилга батан дээр ажиллаарай. Та үнэхээр өөр дээр ажиллаж чадаад өөрийгөө үнэхээр одоо нэг олон гэдэг өөрийгөө ойлгосон хүн л ер нь баг ашиг руу. Өөрийгөө олон нөгөө нэг аха момент гэдэг гадаадууд их ярьдэн шүү дээ. Тэр хизээ болдог вэ гэхээр өөрийгөө олож өөрийгөө сахилга баттай болж өөртөө ажилласан хүн л яг тийм аха момент гардаг. Тэгээ өмнөх дугааруудыг ч гэсэн найзуудаа ч харсан. Тэд нар маань бас яг ингээ өөрийнхөө замаар өөртөө олцсон байхгүй. За одоо ингээд юм байж болно шүү дээ. Зарим хүмүүс ингээд амар юу байж болно шүү дээ. Үгүй энэ сте дараад ингэмэр байна. Зүгээр л ингээл эвтэг шиг ашиг ингээл өндөрч л та. Зүгээр л айгу ингийн байж л та. Нэг амар ингээл хөдөлмөрлөл зүгээр нэг гоё өндөрч л та. Гоё ашиг игээд ингээ явж л та. Тэгж болтгүй юм ядаргаат бол эднээс гээд тэгж болж шүү дээ. Тэр тийм хүмүүстэй үгж хэлэх үү. Тэгээд нэг гоё юм болохоор амар баярлдаг байхгүй. Ягаад ингэ зах зээл одоо юу гэж ингээд 95% нь алдаад цөөхөө минь ингээд олоод идэв те. Энэ зах зээл өөрөө бүр айгаа тийм ширүүн. Тэгээд энд хүчтэй давлгаан дээр хин хэсвэртэй, хин одоо төвчээртэй, хин ухаалаг одоо зарчимтай босоод үлддэг. Хэрвээ бүгдээрээ сайхан ашиг хийлтэй тийм биз дээ. Бүгдээрээ компьютерийн арт ингээд бүгдээрээ ингээд мөнгө хийгээд гоё байж л. Тэгэхээр хин одоо юу гэдэг одоо тэр энэ одоо нийгэмдэр ажиллаад байгаа шүү дээ. Хин одоо барилгаа барих юм те. Хин одоо хүүхдээ их барих юм те. Гэвч юм тийм боломж байхгүй байхгүй. Ягаад тэгэхээр энэ өөрөө энэ салбар маань өөрөө одоо хоёр талтай утганы ир байхгүй. Нэг бол маш сайн одоо хэмжээлсгүй гоё одоо юуг аавна, ашиг аавна. Нэг талдаа маш том мухартлыг авдаг. Тэгэхээр энэ одоо фильтр маань өөрөө шууд ажиллаж байдаг гэсэн үг байхгүй. Тэгэл энэ хатуу ширүүнд тэр хүмүүс фильтртэй явнаа. Тэгээ хамгийн ихтэй хүн 2 жил тисэл тэгэл хаягдаг байхгүй. Тэгэл 2 жилээс цаашаа өнөхөр энэ шүүлтүр дээр даавал профиттай байгаа тэгвэл эрүүл ухаантай бол энийгээ дагаал явна. Юу гэдэг чинь ингээд өнөхөр болохгүй байгаа, бүтэхгүй байгаа тэгвэл энийгээ хайцсан дэр байхгүй. Энийг бас нөх ингээд юу гэдэг чинь хүн болгонд боломжтой гэж юусоо хэлэхгүй. Одоо 1000 хүн сургалаа гэхэд 1000 мундаг трейдер болно гэсэн үг биш. Тэр улсуудын сэтгэл зүй тэр толгой, тийм сахилга бат энэ бүхнээс хамаарат магадгүй хоёр нь гоё сахилга баттай л тэр хоёр л трейдер болно гэсэн үг. Яг тухайн хүнээс л шалтгаална гэсэн үг. Тэр тийм болохоос биш юу гэдэг чинь ингээд ямар ч мэрэгчлээ, ямар ч хүнд ингээд загаал тэр нь ингээд зүгээр ингээд тэмдэг хуулаа бичиж байгаа юм шиг яг тийм биш байхгүй. Бас нэг их сонир ойлголт өгдөө шүү дээ. Одоо ийм байгаа байхгүй. Ажил хийдэг бид нар бол ингээд ажил хийдэг хүн байж болно тийм ээ. Байж болно жоохон ингээд байгаа. Тэгвэл тэр ажил хийдэг хүмүүс тэр ажлаа чадчихсан ч чадахгүй байсан ч ерөнхийдөө болоод цалингаа аваад яваад байдаг. Өөрөөр хэлбэл яг чи энэ зүйлийг чадж байгаа мó гүм үү гэдэг чинь хэмжиж жоох эргэлзээтэй тийм. Яг хөө мэдээж үр дүн ингээд үнэлэн тэнгуү тэр үр дүн зүгээр ингээд юм хийх байж болно тийм. Тэрийг үр дүнг бол ингээд хүмүүс гаргаалаа шүү дээ. Жишээлбэл юу гэдэг эмч хүн гэхэд тэдэн хүн үзсэн тийм гэдэг ч юм уу тийм. Янз бүрэл мэдээж үр дүнгийг хэмждэг л тийм. Зүгээр жишээ авахад. Тэгэнгүүт арилжаач хүн болохоор чадахгүй байвал зэл авахгүй байгаа даа. Тийм. Энэ болохоор байвал хэмжээгээр авч байгаа. Маш эрүүл зарчим гэж бодож байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл дуусах чи тий. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ гэхээр цалингаас ажлаас ялгаатай тогтмол орлогын төвд биш маш тодорхой. Гэхдээ яг ингээд жишээл ажлыг хийж байгаа хүн сайн хийж байгаа байж болно тийм үү. Тэнгүүд хичнээн сайн ажилласан ч гэсэн тэр хэмжээний сайнаар арилжаа хийдэг байхад асахтай байдаг байж болно. Ягаад гэвэл яг ингээд ийм нюансыг олоогүй байгаад байна тийм. Гэтэл өөрөөр хэлбэл яг ингээд 100% чадж байгаа мó гүм гэдэг асуудал ярих жоох тэр ажил хийж байгаа хүмүүс төр. Гэтэл арилжаа хийж байгаа хүмүүс төр бол яг энийг чаддаг байж л ашиг болчих жоох. Энэгээр ялгагддаг. Тийм учраас сэтгэл зүйн гэмтлийг бол асар их бид нар авдаг тийм. Авж иж ард нь гарч иж ашиглаа хүрдэг. Нөгөө ямар ч энгийн хүн өдөр болгон эрсдэл гаргаад идэх байхгүй. Трейдер хүн ямар байдаг вэ гэхээр тэр эрсдлийг үнэхээр хүлээж дааж чадах чадвартай. Эрсдлийг хүлээн зөвшөөрсөн тулдаа одоо тэрийг даваад цааш нь хараад тэг нөгөө алсын хараатай, алсын төлөвлөгөөтэй тэр төлөвлөгөө болгон дээр зарчимтай явдаг. Энэгээрээ л ялгагдсан. Тэгэхээр бодит байдал дээр чи чадж гин үгүй юу гэдгээс хамаарал энэ зүйлийг чадахгүй юу гэдэг. Ажил бол ерөнхийдөө үр дүн үзүүлээд цалин аваад. Тэгэл илүү чадж байгаа дэшээ явна л да. Яг нөгөө цэвэр шудраг байхгүй. Ерөөсөө чи хийж чадвал юм аа хийж чадахгүй л алд гэл. Ер нь айгу хоёр талтай эртээ утга гэдэг шиг л тийм. За дахиад гоё асуултаа зөө. Чи ингээд хизээ яг өөрийгөө за окей би ашигтай трейдер гэж одоо би өөрөө хэлэх юм биш үү гэдэг юм хурчуу. Яг тэр моментын тухай яриач.
Ахаа мам та. Зэ. Энэ бол яг нөгөө нэг агуу туршиж үзэл яваад исэн гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр нөгөө үр дүн харуулж байгаа юм л та. Доктортойгоор одоо ингээд 6 сарын гэдэг ч юм уу сургалтанд сууснаас хойш үр дүнгээ харахаар өмнө болохоор ингээд хасах руугаа байгаад балансыгаа нөхөж чадахгүй тэгэл голдоо байгаад гэсэн. Одоо бол балансыгаа нөхцөн алдагдал байхгүй ашгаа аваад явж байгаа. Гэхдээ энийгээ бас би одоо яг шууд дүгнэхэд хэцүү байхгүй. Яг бүр ингээд. Яг одоогийн байдлаар бол яг стил ашигтай байна. Ирээдүйд юу ч болж болно. Би өөрөөсөө ураад өөрийнхөө сахилга батнаасаа нэг л өдөр уурахад би энэ бүх босгосон гоё юм шууд нураа гэсэн үг. Тэгэхээр одоо ямар байгаагаас шалтгаалаад одоо яг зарчмаа өнөөдөр хүн одоо цаг дээр амьдардаг гэж би боддог байхгүй хүн. Одоо цагт л чи яг өөрийнхөө энэ зарчим гатуу гоё энийгээ бариад өөрөөсөө урахгүй. Тэгээд true байгаад ивэл real байгаад ивэл энэ keep going гэсэн. Би магаш юм нөгөөдөр санал бодлоо өөрчлөд ч юм уу. Яг өөрийнхөө барьжсэн зарчмаа нэг өдөр л зөрчөөд би энэ босгосон бүх юм аа гэсэн үг. Тэгээ айгүй хатуу. Нөгөө түрүү хэлжсэн хийж чадчихвал ашиг аавна, хийж чадахгүй бол алдна гэдэг. Энэ бол байнга одоо цаг дээр тань дээр яригдчихэж байна л гэсэн. Тэгэхээр чин тэгж хэлэх боломжгүй байна гэж хэлж байгаа юм хариулж байгаа юм. Ерөнхийдөө одоогийн байдлаар бол ашигтай байгаа. Энийгээ би стил барьсаар байх болно. Тийм учраас ирээдүйдээ ихтгэлтэй ашигтай байна гэдэгтээ итгээд явж байгаа гэсэн үг. Тий. Тэгээ яг тэр ашигтаа за тэгвэл бүр ингэж наривчлсан үзье. All time loose яг тэр нөхсөн тэр акшн байна шүү дээ. Тэр үеийн мэдрэмж бодол тэдний тухай. Энэ их байсан. All time loose одоо юу гэдэг чинь нэг өдөр ч юм уу нэг 2 хоногт авахгүй байна гэдгийг мэдсэн. Энийг яаж мэдсэн гэхээр удаан хугацааны төлөвлөгөө гарсан. Энийгээ ингээд багаар ингээд одоо туслаг хураавал далаа гэдэг шиг ингэсээр байгаа л нөхсөн гэсэн үг байхгүй. Нэг өдөр бүүмгэл нэг өдөр нөхөөгөө олон өдөр тууштай явж байгаа. Нөхөө тэр дууссан тэр цэг дээр чиний мэдрэмж бодол дүгнэлт юу байв? Энэ болгон дээр тэмдэглэл маань надад аяа тусалсан. Нөгөө би нөгөө тэмдэглээд явдаг. Хүрэхэд тусалсан. Тийм хүрэхэд тусалсан. Тэгээд яг хүрцсний дараах бодол мэдрэмж дүгнэлт чи юу? Тэгээд би яг энийг л тавтаад байх хэрэгтэй юм байна. Дахиж одоо юу гэдэг чинь хойшоо гурагшаага яваад харах юм байна. Хамгийн ихэнд гоё уужраагүй юу? Ерөнхийдөө амар аз жаргал ил мэдэрсэн л. Тий. Ер нь happy байсан. Тэгээд магтал гэдэг зүйлд үнэхээр итгэсэн. Эрсдлийн менежментийг барина гэдэгт итгэсэн. Ер нь бол энэ юм байна штэ гэж бодсон чи юу вэ? Яг хамгийн гол юм нь болохоор эрсдлийн менежмент. Тэгээд сэтгэл зүй, эхлээд сэтгэл зүй. Дараа нь эрсдлийн менежмент. Тэгээд стратеги. Энэ гурав ингээл гоё ингээл хостол яг ингээл яг нэг систем дотроо баригдал. Тэгэл ер нь болж энэ би ер нь болох юм байна гэдэг ойлголт авсан. Ашиг татаад хамгийн ихэнд жоох тий. Хамгийн гоё хийсэн зүйлсээс явс одоо ганц хоёр хэлээ. Яг нэг түрүүн бас нэрсэн махсан гэдэг тэр айгу гоё л санаанаас гардаггүй. Жижигхэн мөртлөө амар гоё. Тийм. Жижиг юмнаас манай одоо ингээд юу гэдэг чинь ингээд сонирхож байгаа ч юм уу хамт байдаг усууд ихэнхдээ би тэдийг хийсэн, эдийг хийсэн гэж ярьдаг байхгүй. Тэр нөгөө нэг яг нөгөө equity буюу яг дансан дотор нь байгаад байдаг. Данснасаа гаргаагүй бол тэр хизээч чиний мөнгө биш байхгүй. Тэр бол unrealized. Тэрийг аваад ингээд spend хийгээд магадгүй 50-ыг үргэлжлүүлээд ингээд явбал тэр нь айгүй гоё өөр өгөөч. Ер нь бол өөртөө зарцуулж сураарай. Өөртөө ингээд гоё жоохон ч гэсэн гоё кафе мэдрээрэй. Энэ болго ингээд уран болгоод ингээд өшөө цаашаа гал төлтөө явах боломжтой. Гэхдээ энэ зориг, эмоц, баяр хөөр, гуниг эдгээр бол бүгд хоосон шүү. Ямар ч одоо урт хугацаанд ямар ч нөлөө байхгүй шүү. Хамгийн гол нөгөө логиктэй харах тэр юм уу зарчим бослог бат гэдэг зүйл чинь л энэ бүхнийг олж ирээд байгаа. Та нар юу чинь нэг удаад амар бурзааж болно. Тэгэл дахиад тэр бурзаасан одоо сэтгэл зүйн хадгалагдаад магаш ороод за магаш би алах юм байна гэл фул шахдаг ч юм уу. Тэгээ нөгөө нэг риск менежмент барьдаг ч юм уу. Яг ингээл энэ яриад байгаа гурван зүйлийг аль нэг нь зөвчрүүл тэгэл та ямар нэг асуудалгүйгээр шууд уруудж унаа л гэсэн үг. Энэ эрхэмлдэг гурван зүйл ихтгэл үнэмшил эдрээ байгаа байхгүй тий. За сайхан ярилцлаа. Тий баярлалаа. Хэл юмнаа бүгдийг хэлж чадваа. Тий ер нь хэлсэн. Тий. Окей. За тэгвэл ингэсгэж яваа тий. Ингээ подкастаа өндөрлөө. Бүгдээр нь энэ хүртэл сонссонд бол баярлалаа. Баярлалаа. За тэгээд манай самурай буюу сайн буян маань бол байлаа. За дараагийн дугаараараа дахиад олон гоё кейсүүдээр уулзцгаая. За тэгээд бас өөр бас одоо яг юм
community-тэй мэргэжлийн трейдеруудтай бас ярилцаж суухаар бол бас төлөвлөд байгаа. Тэр ярианууд бол их гоё болох хаа. За тэгээ мэдээж спонсороор бол манай Vantage Broker тэгээд $50 маань урамшуул бол стил үргэлжилсээр байгаа. Description дээр линк үлдээч. Тэр линкээр ороод $50 урамшууллыг аваад арилжих юм бол $150 хүргэж чадвал $100 буцааж аваарай гэдэг ийм урамшуул бол явж байгаа. Тэгээд дээрэс нь нөгөө deposit бонус байгаа. 100% deposit бонус 50% deposit бонус тэргээд юм сонголтуудтай deposit бонусууд байгаа. Тэд нарыг бас хараад үзгүй те. Тэд нар бол бид нарыг margin call болохоос бол хамгаалдаг. Ийм зүйлс байна. За тэгээд хэдүүлээ дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа. За баярлалаа. За